Номинес. Cinder. Номинес. Cindersa. Номи. Номиндер. Сэги. Номи. Cinder. Бидний Notes podcast. Юу яцгаа. Тийм ээ 280 дахь дугаар Мартын 8-ны дараагийн дугаар гэсэн. 3 сарын 3 эмэгтэй зочин манай 290 дахь дугаараар оролцож байна. Women's Month болж байгаа. Women's Month тийм ээ. Marching Women. Яг өндөө нэг юм хийдэггүй. Гэтэ гурван эмэгтэй орж байгаа. баг тийм. Тийм баг шүү. Түүхэндээ баг Яг 5 эмэгтэй сууж байгаа баг анхны дугаараа гэсэн. Амар woman power. Эстрожен левел яг өндөр байна. За тэгээд өнөөдрийн дугаарыг та бүхэн харж байгаачлан манай Нима байна. Нима маань бас 6 жилийн өмнө Байх л гэж бодоод 6 жилийн өмнө л оролцчихсан баг та тий. 19 он байсан баха. Кофегийн өмнө л нэг байсан санагдаад. Тэгээд 6 жилийн дараа оролцож байна дахиад. Тийм ээ. Бүх юм дараалгаад ашаа. Бараг манай подкастны 2 дахь орж байгаа цөөх хідэн дугаар зочдын бас нэг бах. Тэгээд Анука манай heritage тэгээд sorry guys үлэмж. За манай энэ гурав болвол энэ гурван эмэгтэй болвол heritage гэдэг. За тэнийг яддаг байгаа юм хийдэг байгаа heritage гэдэг та хаад бараг харсан баг. Би бол зөндөө харсан. Намайг зөндөө өрсөн. Тэгээд би зав байсан. Гэтэ одохгүй очин. Тэгээд heritage-ийн тухай та хэд маань гоё өрснөө нэг гоё танилцуулаад микрофонд танилцуулнаа. Өөрийгөө. За. Тийм жоо хэлж болно. Өөрийгөө эхлээд танилцуулах юм. Тийм танилцуулж. За. Энэ подкастын үзэгч. Тэгээд танилцуулсан. За, Анука гэдэг. Тэгээд яг түрүү хэлсэнчлэн heritage workshop гэдэг монголоор бол өвийн өртөө гэж аль болох ер нь бол дан монголоор байх гэж хичээж байгаа. Өгнүүдийг тэгж ашиглаж сурах гэж хичээж байгаа. Гэтэл бас ингээл англи үг орчоод идэг гэдэг хичээж байгаа. Тэгээд өвийн өртөө маань болохоор яг өв соёлын сэдвээр юм юутай цуврал сургалтууд явуулдаг. Ийм орон зай байгаа. Бүр яг амьдаар очиж ордог юм оролцдог. Орон зай ажиллаж байгаа. Талхамж байна. Манай хоёрын Үлэмж микрофоноо жоо урагшлаа. Сайн бацгаана уу. Сайхан хурцж байна уу? Гэсаа. Тэгээ наа үлэмждэг. Тэгээд нэг хэсгээ. Нэг самгчин. Тэгэл бас гоё сан юм байна те. би тэгэд нөгөө нэг ер нь аль эхлүүлсэн гол санаа нь бол бид нар яг нэг үеийн залуучууд хэрнээ ингээд Монголоо сайн мэдэхгүй байна, Монголынхаа түүхийг мэдэхгүй байна. Тэгээд бид нар чинь түүхээ мэдэхгүй бол төрсөн сармагчлуугаа адил гэж ярьдаг шүү дээ. Тэндээс асаа гэдэг санаа гарч ирээд дээрэс нь ер нь энэ Монголын санамж нэлээд бүдгэрсэн, мартагдсан байгаад байна. Тэгэхээр энийг ойгоо сэргээцгээ гэдэг утгаар манай үлэмжийн өгсөн нэр байгаа. Гоё нэр байгаа. Тэстэ гоё нэр байна. Тэгээ хүмүүс эхлэх гэж дэвшлүүлээд ингэж. гэхээр яг тэгээ ой мод бодоод идэв шүү дээ хүмүүс. Ой санамж. Тэгээ ой санамж гэдэг яг нөгөө өвгийн язгуураар нь өгсөн. Хүлэмжтэй баярлалаа. Монгол өв соёл маань яг ийм ой шиг тэгээд олон моттой тийм ой шиг гэж төсөөлөө. Тэгээд ой шиг үгийн сангаа тэгээд бас ойдоо тэгээд тэг өвлүүлье. За ямар гоё ярьд юм бэ. За окей. Та гурван маань яаж танилцж байгаад яаж энийг ингээ хамт гурлаа байгуулж юу? Тэр түүхнээсээ хуваалцаач. Ер нь урд насны барилтлага. Санамжид мэдсэн байсан. Насны барилгын бас байгаа. Гинт тэргээ санаад яг нэгэн зэрэг яг өөртөө анзаарч харсан гэх юм уу те. Тэгээд дотроо энэ асуудлын талаар аль алинд дор шаналаад явж исэн. Тэгээд Анукатай хоёр болохоор ер нь багын найзууд тийм. Тэгээд хоёулаас ээж тийм. Тэгээд
ээжүүд болохоор тэгэл яах вэ хүүхд мөхтүүдийн тухай ярьж байгаа л тий. Найзуудын групп дотор хамгийн эртээ ээж болсон хамгийн багтаа гэх юм уу. Тий. Найзууд дундаа хамгийн эртээ ээж болсон хоёр болохоор бит хоёр тэрүүгээрээ илүү ингээд жоохон коннект хийдэг. Тэгээ ээж болчоор чинь нэг за хүүхдүүдтэй юу үлдээж байгаа вэ яаж байгаа л нэг арай жоохон дараагийн шатны юм бодоод байдаг шүү дээ тий. Тийм болохоор тэр талаараа бас жоохон илүү хэд уулзаал ер нь яг ерөөсөө сайн юу түүхээ мэдгүй байна ингээд одоо жишээ нь би ч өөрөө уран бүтээл төрөх гад явж байгаа. Тэгээд хүмүүс бас уран бүтээлээрээ дамжуулж бас ямар нэгэн мессеж өгөх ёстой шүү дээ. Тэгэнгүүт давхар нас судалгаа хийгээл явангууд яг дотгошоо орсон бүр өөрийг мэдгүй болоо. Би чи ер нь яг Монгол хүндтэй яг яагаад байгаа лээ ингээд мэдгүй. Тэгээ тиймэрхүү нөгөө золонгой яриад тэгээ манай хүн бас бүр ингээд бас гүн гүнзгий яс мэдрээ явж исэн болж таарсан тий. Яг нөгөө бид нар ч бүгдээрээ өөр мэрэгчлээ. Им маань мэдээж хувцас дизайнер. Тэгээ би болохоор санхүү хөрөнгө оруулалтаар ажилладаг. Тэгээд үлэмж маань болохоор сэтгэл судлаар төгссөн. Яг л яг жинхэнэ багт ингээд пасны яг гэдэг ингээд нэг powerful тэгээ манаас нэг эрэгтэй гишүүн байгаа. Төшиг маань манай нэг эрэгтэй байгаа. Тэгээд 3 сард нэг эмэгтэйчүүдийн дугаар гэж зориудаар жийсэн байгаа. Манай төшиг маань бас яг юм юу дизайнер мэргэжилтэй. Тэгээд архитектурын компаниас ажиллалаа явдаг юм. Бүгдээрээ өөр салбарын. Тэгсэн хэрнээ бүгдээрээ ингээ мэргэжилтэй хайртай ажил гэргээ ингээ явдаг ч гэсэн бас нэг юм тань дутагдаад байгаа байхгүй. Зүгээр ингээд агаар дээр төрөөд ингээд нэг мэргэжил эзэмшээ тэрүүгээрээ мөнгө отлаад амьдраад явж байгаа юм шиг л мэдрэмж төрөөд идэг. Яг нэг юм хин гэдэг ч юм уу нэг үндэс гэдэг юм аа ерөөсөө мэдрэхгүй гэдэг тийм юм дээр л яг нийлээл за нэг юм хийх хэрэгтэй юм байна. Хоорондоо тэр сэдвэр ингээ ярих гэхэлэр хин ч юугаач мэдгүй. Тийм шүү дээ. Найзуудаа уулзахаар баг одоо сүултээ за юу ч ярих вэ гэдэг ингээ дор уц муцаа оролддог ч юм уу. Тэгэл нэг gossip яриад те нэг тиймэрхүү. Тийм нэгдмэл нэг бүгдээрэнд нь чухал нэг тийм тэр сэдвийн талаар жоохон мэдлэг мут тийм байгаад байна гэл. Тэгэл хэлсэн дээ. Баярлалаа. Хэлүүлсэн баярлаа. Зүр. Тийм та гурав чи бид хоёр уулзсан. Баяа. Бид хоёр ингээд хоёр анхнаасаа хоёр миктэйс нөө хийж эхэлтэй. Тийм бид хоёр ч утсан дээр хийж эхлээ. Тэгээд нэг микрофонтой ч боллоо да. Тийм нэг хоёр нэг юм нэг караоке микрофон шилдэг болсон юм аа. Тэгээд харин дундаа нэг миктэй байж юу сурцсан болоо гэж бодохгүй. Анхнаасаа сурсан бол хуугаад сурцсан. Тэгээ уцаа дундаа ингээд барьжаад ярьдаг байл шүү дээ. Йоо шалаа амир. Гэтэ ингээд хаа нэгтэйгээ эхлэх ёстой юм бэлээ. Тэгээ ярьж явж байгаа л бас яг та шиг ингээд зөндөө ярьсан. Нэг хиймээр ингээд жил барга ярьж байгаа. Тэгэл зүгээр л эхэлчих л ёстой юм байна гэж яг амир ойлгосон. Тэгэл зүгээр эхэлсэн чинь нэг аяанда сайжраа авчт юм бэлээ шүү дээ. Өөрөө сайжирд юм байгаа зү. Тэгээд сайжирд юм бэлээ. Бас боддог юм бэлээ. Яг үнэ. Юу гэдэг вэ? Нэг цасан бөмбөний эффект яг ингээд эхлээд жижиг мэжэ тороод ингээд доошоо урст явдаг шүү дээ. Тэрэн шиг л юм байна гэж. Одоо харж штэ. Та хоёр одоо барианда орохгүй л явна да тий цасан бөмбөг нь. Хангалттай том болжээ. Би яг нөгөө хиддэг хичээл нь байсан нэг нь санахгүй байна. Монгол бичгийнх байсан. Тэгээд тэр үед яг Анукад нэг ярьсан юм бүр амар үлдээд. Тэг би яг уйлах гад. Тэг би паблик газар уйлдаггүй. Тиймгээ бүр амар гэ твчээд. За тийм үү. Тэгээд намайг уйлна гэхэр нэг л итгэхгүй. Бүр бас нэлээд юм ярьсан baas тий. Юу ярьчлаа. Тэр үед яг Анука ингээ би хүүхдүүдтэй ингээ өвлүүлэх юм нь яг энэ Монгол соёл мэн л юм байна. Тэгээ яг одоо ингээл байшин сав өв хөрөнгө гэхээсээ илүү би энэ соёлоо ингээд хүүхдүүдтэй өвлүүлэх хэрэгтэй байна гэж тэгсэн чинь би бүр ингээл oh my god би хүүхдгүй ч гэсэн би ч гэсэн нэг өвлүүлэх хэрэгтэй байна гэж бид нар нөгөө барилган дээр айгүй их харамсдаг байхгүй одоо ингээ эн чин тэг хаанахын харагддаг дурын те бид нар бас яг Улаанбаатар хот гэсэн монгол шиг харагддаг специфик монгол шиг харагддаг. Тэгэхэд одоо хаашаа ч юм очвол Япон ч юм уу те нэг өөрсдийн нэг гэсэн нэг мэдрэмж байгаад байдаг шүү дээ. Энэ ер нь л Япон байна гэж те. Тэнгүүд Улаанбаатар ялангуяа ингээд Хятад ч юм уу, Солонгос ч юм уу, Орос ч юм уу нэг юм айдентитиг болцсон. Айдентитиг та хэд аварга ирчээдэг шүү дээ юу лээ. Амин чанаргүй болцсон тэгээд
Би нэрээ бас яг амь орсон цагаас ингээд амьсгал аваад амь орсон цагаас хамт байсан тэгээ юм амин чухал зүйлийг амин чанар гэх юм байна гэж бидгээд яг ярьсан шүү дээ. Тэгэхээр гоё үгнүүдээ хүртэл орчуулж марчуулаад энийг хэдүүлээ гоё ашигладаг болох. Тэгээ одоо ингээд би өөрийгөө илэрхийлэхдээ бараг ингээ англиар илүү илэрхийлэх гээд байгаа юм шиг. Тэгээ тэр нь сонсож байгаа медиагаас л болд юм байна. Сонсож байгаа үзэж байгаа юмнаас л болоод тэгэхээр бид нар яг ийм монгол юмны контент айгу бага тий сургалт инээ тэрэ сонсож байгаа мэдж байгаа юм ээж аваас ирж байгаа юм айгу бага л байдаг юм байл л дээ. Тэгээ өөртөө яг нэрнгээсээ мартцсан. Тэгэхээр ч хүүхдүүдээ юу ч заах вдэ тий. Тэгээ одоо манай хүүхдүүд бол тэгээл скибди бу ийм юмнууд яваад идэв штэ бүр like what ингэж мэгэлтэй нэг том охин бол тийм тэгээд өчтөр манай охин бас нөгөө Монгол бичиг айгу хэцүү байна гэсэн байхгүй юу. Одоо яг сургууль дээр үзэж эхэлж байгаа. Тэгээд Монгол бичиг айгу хэцүү байна. Би ойлгохгүй байна гэд ингээд уур нь хүрээд тэгээд бүр ингээд жинкнээсээ айгу үзэн ядчих. Яагаад ингээд ийм юм сурахтай. Тэгээд том хэрэглэхгүй байх. Бид нар ингээд ийм бичгээр бичдэг үедээ бид нар тэг яагаад ийм ингээд бичээд байгаа ингээд шүд энэ минийг нь ойлгохгүй байна гэж бүр ингээд уурлаад бүр ингээд гэтээ би ингээд фейлдмэр ингээд муу удан авмааргүй байна. Гэтэ би сурмааргүй ингээд тэгээд авахгүй би тэгээд тэр дунд чинь ямар боломж байгаа юм тэгэхээр ингээд яалтчгүй сурах боломж юу үйлж байгаа шүү дээ тийм. Тэгээд бүр ингээ уурлаа. Тэгээд за окей тэгээд чи тэг өөрөө уучраа л доо гэж хэлсэн дээ. Тэгээд би бас өөрөө тийм би тэгтээ бас орс сургууль. Би өөрөө орс сургууль төгссөн. Тэнгүүд монгол бичиг амар юм бохир заасан байхгүй. Ер нь бол ингээд нэг орсон. Гэхдээ ингээд монгол хэл монгол бичиг ордчихсэн. Гэхдээ айгүй бохир заагаал ингээл нэг хальт мултныг шүдмүүд нэг юм дэ үсэгний нэм гэдэс мэдсэ мэдэн тэгээ байхгүй дуусахгүй би бол тийм тэгээд би ингээд охиныхаа монгол бичиг хараад бас мэдгүй ёо үнэхээр ичмээр намайг уучлаарай автсан минь тий би тэгээд тэрнээс амар санаа зовж ин тэгээд би бас ингээд тэг би охиндоо тайлбарласан байхгүй ингээд яагаад ингээд бид нар ингээд хэрэл үсгтэй болцсон гэдгийг тайлбарлаад нүг одоо 20 онд тий нөгөө нэг орсууд ирээд бид нар ингээд ер нь бол тархи угац юм аа тий баг тэгсэн мэс тий ингээд бүх мундаг сэхэтэн монгол бичгээр бичдэг бүх хүмүүсийг нь устгаад ингээд ингэсэн. Тэгээ одоо бид нар эргээд ингээд монгол бичиг ингээд сурдаг болж байгаа маа гэдэгт бид хэлсэн аахгүй тэгсэн чинь л яа ингээд харин тэгэхээр тийм миний хувьд би бас монгол бичиг монгол юм аа ингээд бас дахиж ингээд сэргээж сурах хэрэгтэй байна л гэж би бодод байгаа л та. Тэгээ ер нь ингээд цаашдаа ер нь бид нар ингээд кириллээр явах юм уу монгол бичгээр явах юм уу та нараа тэрэн дээр ингээд яг байр суурь байгаа юу одоогоор. Тийм ер нь бид нар бүгд ихэнх нь л охинтой найдлах нь л бодолтой байсан бах нөгөө мэдгүй штэ тэгээ шууд ингээ бичгээд болохоор чинь хэцүү штэ тэгээд хэрэглэх юм байхгүй эргэн тойронд хэрэглээ байхгүй юм л та. Тэгэхээр ч амар юм хүчлээд байгаа юм болчихж байгаа байхгүй. Тэгээд хүчлээд яг тэгсэн ингээ хүчлээд байгаа юм шиг наасан гэж. Өөрсөн ч гэсэн тэгж мэдрэгж байгаа штэ хүн хүчээр нэг юм сурах гэдэг. Тийм тэгээд би тэгээд болохоор бас би ч гэсэн монгол бичгээ багтаа нэг жил сурчаад ягаад гэж явцсан байхгүй тэгээд мартцсан бүр ингээд юу ч хөө мартцсан. Тэгээ сая нөгөө ойгоо 9 сард эхлүүлснээс хойш монгол бичгийн юу хичээл ороод номыг суудаг. Тэн дээр яг юм монголчуудын түүхэндээ эргэлжсэн 10 гаруй бичиг эргэлжсэн юм байлээ бид нарт ганцхан монголч биш. Ууржин, дөрүүлжин, латин үсэгч эргэлж үзсэн байх шиг тэгэл соён бүсэг, тод үсэг хэлж их олон вагиндра үсэг гэдэг хүртэл үсэг байсан юм байлээ. Wow, that's very feminine. Тий, тэдний ингээм ерөөсөө мэддэггүй байсан байгаа. Тэгээд яагаад монгол бичиг ингэж олон мянган жил хэрэглэгдсэн. Тэгээд олон мянган жил болсон гэдэг чинь тэр дотор маш их мэдээлэл тэгдэ явж байгаа гэсэн үг шүү дээ, тий. Одоо кириллийг хэрэглээ бид нар 100 жилч болоогүй шүү дээ. Тэгэхээр тэр дотор ингээ харьцуулаад үзэхээр мянган жил, 100 жил гэхээр маш их юм тэр монгол бичиг дотор байгаа байхгүй тий. Тэр утгаар нь ойлгочоод тэгээд юм учиртай юм биш үү. Тэгээд тэр монгол бичигчийн үгийн язгуурууд нь яг бүтнээрээ байж дим билээ. Үгийг ингээд язгуураар нь хараад ойлгож болдог. Кириллээр хөрвүүлснээс нь болохоор харж чаддаг. Одоо жишээлбэл уучлаарай гэдэг үгийг монгол бичгээр агуучлаарай гэж бичдэг гэдэг. Тэр нь болохоор ингээд язгуур нь үгээс агуу байгаад ингээд агуулах гэдэг утгатай. Өөртөө ингээд агуулах. Тэгэхээр уучлаарай гэдэг чинь сэтгэл дотроо ингээд агуулад өршөөж явах гэдэг утга байгаа байхгүй. Йоо ингээд тарж нөгөө ингээд бүр тэрийг бид нэр ингээ кириллээс нь бол
уу гэдэг язгууртай юм л гэж ойлгож байна. Тийм үү? Уучлал юм уу? Нэг ууч. Үйл үг нь харин язгуур байдаггүй юм байна л та. Тийм байна, тийм. Кирилл рүү нөгөө хөрвүүлэхдээ ингээд язгууруудын маш их өөрчлөлтсөн. Тэгээ бүр танигдахын аргагүй болгочихсон. Тэгэнгүүт яг тэр монгол хүний хувьд одоо бодохоор уучлах гэдэг нь ингээ өөртөө сэтгэлдээ агуулгах гэдгийг илэрхийлдэг. Тэгэж илэрхийлнэ гэж бодож анх тэр бичгийг зохиосон юм байна л да тэр үгийг те. Тэрийг бид нар мэдхий болсон. Одоо бол зүгээр sorry штэ. Тийм шүү. Бүр те. Sorry миний андаа. Sorry. Уучлаарай амар урттаа даа санагдаад. Уучлаарай эсвэл айгу юм хүнд те. Тийм. Яг sorry гэчгээр айгу хөнгөн ингээд. Sorry гэх. Тийм. Тийм ээ. Тийм ээ. Тэгээ дээр үед яаж хэлдэг байсан бол өршөө гэдэг юм бол яадаг байсан юм бэ? Наадгүй тий. Өршөө гэдэг үг бас айгүй хүндтэй. Өршөөгөр. Өршөө. Тийм. Тэгээ бид нар өөрснөө энээс ингээ айгу холдсон байгаа байхгүй тий. Өөрснөө холдсон маа болохоор бид нар энэ айгу хүн санагдаад байна шүү дээ тий. Харин тий. Тийм. Тэгээд энэ яг хэрэглээний хувьд бид нар янз бүрээр өөртөө юугаараа хэрэглэж болно. Гэтэ энэ юмыг мартаж болохгүй гэдэг нь л аюул чухал. Мартагдчихаар тэгээд яг энэ сэтгхүүгээ тэр чигээр алга болгочих юм шиг л юм бэлээ л дээ. Тэгээд бид хэд одоо Монгол хичээл сурч байгаа. Тэр яг 1 сарын сургалт. Харин тийм чи сураач аа. Би охин аваад очив. Охин нь сургууль дээр дургу байхад бүр дахиж энэ сургалтанд яваад амралтын өдрүүдээр явуулж байгаа. Тэр нөгөө монгол хичээл дээр багш хэлж байхдаа яг нөгөө хүн монгол хүн болгоны генд ер нь яг кодлогдсон байгаа л гэдэг л. Тэгээ ер нь сэрэгтэй бол маш хурдан сэрэгдэнэ гэл тэгжсэн. Wow, very cool. Зөвхөн аргагүй л тэр чинь одоо хэрэгэлсэн жил нь бодохоор маш урт юм чинь. Тийм. Бид нар өөгийн бүгдээр хэрэгжилжсэн гэж байна. Тэрүүгээр бодож сэтгэжсэн тийм бичгэн л байгаа юм л та. Нэр би нэг юм хэлхий марчиж өнөөдөр манай дугаарын спонсороор Итгэл эмнэлэг ажиллаж байгаа. Итгэл эмнэлэг нь Ухаан улдүрийн 17 дугаар хорооны МРТ яг урталт Unique центрийн 3 давхарт байрладаг. Тэгээд тэнд Femaflor шинжилгээ өгж болно. Femaflor нь болохоор эмэгтэйчүүдийн яг нөгөө нэг доотлол өтрээний яг ашигтай бактери, ашиггүй бактерийн хэрэг байгаа, ямар байгаа гэдэг бүх гой шинжилгээнүүдийг хийж болдог. Femaflor шинжилгээ та бүхэн Итгэл эмнэлэг дээр хийлгээрэй. Бид хоёр бас ялангуяа би яг өндгөө хөлдөх үйл ажиллагаараа ер нь хандъя да гэж бодож байгаа 33-ныхаа жил дээр. Тийм эмэгтэйчүүдийн гоё. Тэгэд би тэгээ тэр эмэгтэйчүүдийн нэг эмчтэр нөзөлсөн. Тэгээ айгу маш сайн эмчтэй юм л надад амар таалагдсан. So yes. Баярлаа. Итгэл эмнэлэгт итгэж байна. Яа. Тийм бай. Манай үлэмж ямар байр суурьтай байдаг вэ нэрэ Монгол хичээл дээр. Манай үлэмж чинь сургуульд багшилдаг. Боловс яг одоо танаа охин шиг манай охин шиг ахлахынгийнхантай их ойрхон ажилладаг хүн байгаа. Тийм үү. Бас хөвгчлээ яа. Тэдрэг ганцтай хүн. Тэгээ яг би зүгээр яг 10 жилд байхдаа бас манай яг ангийн багш Монгол хэлний багш байсан байхгүй. Тэгээ Монгол хэл уран зохиолынхаа хичээлдээ багшаараа дамжуулж игүү дурлаад тэгээд олимпиад энтерт бас өгдөг байсан. Тэгээ хөрхий дандаа л яг 7-8 дахь байгаад байсан юм л та. Тэгтээ яг 10 жилээс ер нь тэгэл гэр бүлийн хүмүүжилч гэсэн юм ингээ монголоороо сайхан зөв сайхан ярья. Тэгээ монгол хэлээр сурж иж ер нь ингээ гадаад хэлээ сайн эзэмшнэ гэдэг нэг тийм бас үзэл баримталтай гэр бүл төссөн. Тийм болохоор яг монгол хэлээ нэг атаах нь тэг ингээ аваа явчих юмсан гэж юм насаараа л бодож байна. Манай уламж нөгөө юу хийжсэн 10 жилээ төгсчөөд гэж бич гэдэг нэг тийм байдаг шүү. Тийм. Аккаунт гэдэг шүү дээ. Аккаунт гэдэг Тийм. Айгу түгээмэл буруу бичдэг өгнүүдийг тасч өгдөг тий. Тэгээ уур хүрээд тэсгэн байгаа. Тэр чинь болохоор яг нөгөө зөв бичгийнхэн дүрм нь яг юм бүр ном байдаг шүү дээ. Ингэж бичигдэх хэрэгтэй гэдэг. Тэрүүгээр яг дагнж яадаг явсан уу тий. Зүгээр.
Зүгээр гоё. Тийм сонсогч би шалгаж байгаа. Харин тийм би одоогоор өстой зөв бичиж чаддаггүй шүү дээ. Би энэ зөөлний тэмдэг, хатуугийн тэмдэгний учрыг бүр одоогоор ойлгодгүй. Нэг л яг зүгээр хасаа ячмаар санагдаад байхгүй. Монгол бичиг амар ойлгомжтой. Манай монгол бичгийн бүр шиг тэгэж ярьдаг. Энийг хэрэггүй. Кириллээр бич барыг зөв бичиж чадахгүй айгүй хэцүү. Амар ойлгомжгүй. Тэгээд нэг тэгсгийгээд л зохиосон хүмүүс нь дундаасаа бас өөрчлөд байгаа ч юм шиг санагдаад байна. Тэнгүүд монгол бичиг айгүй ойлгомжтой дүрмтэй юм шиг санагддаг. Язгуур нь байна. Ирэх үг юм уу, ийм үг юм уу? Тэрийг залгана. Тэгэл болоохгүй юу нь бол. Тэгээд үсэг нь хаанаа орж ийн, дээр орж ийн, дундаа орж ийн, төгсгөлд орж ийн гэл тэрүүгээрээ солио биччихин. Тэгээ өөр нэг сүртэй юм уу нь байхгүй байхгүй юу? Тэнгүүд ингээл үсэг гээгдэн ингээ хүний толгой эргүүлээ ингээд тийм айгу төвхтэй болгоо ийцэн юм шиг гэл санагдаад идэв. Тэгээ одоо ч одоо болно гэж байхгүй л ах л та. Одоо ч болно гэж байхгүй л та. Тийм. Гэтэ яг бидний улсын зүгээс бас нэлээд том шийдвэрүүд гаргасан шүү дээ. Бүх бичиг баримт Монгол улсгийн төрийн бүх бичиг баримт заавал монгол бичгээр хамт явнаа гэдэг хууль баталснаар одоо бид нар айгүй их тайлан бичдэг байхгүй бүх тайлангууд монгол бичгээр давхар явж байгаа. Тэгэхээр за ямар нэг юм болоод ингээд дэлхийс үнэхэд манай бичиг баримтад монгол бичгээр бас гарч ирэх байхгүй юу? Дээр их шиг. Тэгэхээр бас монголчуудын бичиг баримт байна гэж танигдсан. Тийм ингээд бид нэр энийгээ одоо хүртэл төрийнхөө бичгэнд ингээд хамт авч явж байна гэдэг чинь одоо нэг шийдвэр гаргаад байна шүү дээ. Бид нар ийм хос бичигтэн улс юм аа гэдэг ийм шийдвэр гаргачаад байгаа нь бас амар зөвүүн санагдаад идэв. Яг ашиглахгүй өдөр тутамдаа гэхдээ бид нэр ийм хос бичгээр ингэж төрийнхөө бичгийг авч явдаг гэдэг утгатай ийм шийдвэр гарсан бас. Тэгэхээр охиндоо тэгэж хэлдэг юм уу? Харин тийм чинь яг наатах яг би энэсийг ингэж сонсооч. Тэгээд аянд ойлгочих бах уу? Ойлгох. Тийм. Одоо нийтдээ хэдэн сургуульд ой дээр явагдсан байна. Тэгээд та хэдийн хамгийн дуртайнууд нь юу вэ? Ер нь хэд өдрүүд явагддیں۔ Яг Instagram дээр л яг ингээл ер нь гаргач мэдээлэл гаргачдгүй те. Окей. Яаж бүртгүүлэх үү гэдэг ч юм уу. Би тэгэхэд 7 хоног болгон өөр сэдвээр явж байгаа. Тэгээд ингэсэн юм анх би тэгэхэд монголоо мэддэг болъё гэд мэдгүй байгаа шүү дээ өөрсдөө. Тэгээ яаж мэддэг болох вэ гэд бодсон чинь ингээ ном барай суух чинь зав гарахгүй тий. Ажлаа дараал гэр мэргээл ингээд. Тэгээд юу контент хийх үү гэж бодсон чинь контентууд бас байна. Гэтэ контентыг өөрөө ингээд сонсож байгаа юм харсан чинь нэг бол машин барьж байгаа, нэг бол шалаа угааж байгаа, ягаа угааж байгаа үедээ ингээд давхар өөр юм хийж явахдаа сонсоод идэг. Яг ингээд төвлөрч суугаад ингээд бодож ирсэн сонсохгүй болохоор 7 хоногийн дараа бараг хин мартцсан байгаадсан. Тэгэхээр яг ингээд үнэхээр сурыг гэж бодож байгаа юм а цаг гаргаж сурах ийм орон зай хэрэгтэй юм гээд эхэлсэн байхгүй юу. Тэгээ ингээд за тэгвэл юу сурах юм ингээд сэдвч гиссэн чинь дуусахгүй их сэдв мэддэг юм байхгүй. Тэгэл хилээж мэдгүй байх, бичгээж мэдгүй байх, түүгээж мэдгүй байх. Энэ Монгол зураг гэхээр энэ уран дархан гэл явахаар сте мэддэг юм байхгүй шүү. Байсан болохоор чагсааж агаад тэгээ тэр сэдв болгон дээр тухайн сэдвийг яг ингээ бүр амьдралаа болгоцсон хүмүүс нэг өөр байдаг штэ тий. Зүгээр ингээ ажиллана гэж бодож хийдэг биш. Өөрийнх нь пашн олцсон. Тэгээ тэр салбарыг бүр ингээ амар түүхэн олцсон аваа явж идэг хүмүүсийг яг хайж болоод тэгээ тэр хүмүүсийг орон зайдаа яг авчираад амар тарилцаатай юм сургалтад явуулдаг байхгүй. Тэгээ одоогоор 9 сарын 24-өөс эхэлсэн. Одоогоор 18 удаагийн юм үе өртөө явцсан. Гэтэ сэдвүүд нь бол 10 орчим сэдв. Зарим сэдвүүд нь ингээ 2 удаа үзэгчдийн хүсэлтээр ингээ давтагдсан хэсгүүд байгаа. Тэгээд боломжтой бол багш нар нь үнэхээр яг болно гэх юм бол ер нь байнга л орж ивэл зүгээр. Тэгээд тэр чинь нөгөө манайх ч яг багтаамч нэг юу гэх юм макста 30 хүн гэлдэж байгаа хгүй. Тийм. Тэгээд нөгөө хязгаартай. Тийм. Тэгэхээр болвол тэгээ сар болгоно л нөгөө багштайгаа яриад тэгэл орж ивэл яг хүмүүс ийм байд юм байна гэл ирээл суугаад байвал гоё яахгүй тий. Харин тий. Термин амжаагүй ч юм уу алдсан юмнууд байгаа. Тий амжаагүй хүмүүс зөндөө ер нь эргэн тойронд яг тэгэл үнэхээр очмоор байсан даанч ингээл амьсангүй цаг амьсангүй ч гэдэг юм уу. Тий. Тэгэл 7 хоногийн аль болох тэгээ нөгөө нэг хүмүүсийн цаг завд нь тохирсон өдрийг бид хэд яг сонгох гэж хичээд гэлтэй. Тэгээ хагасаа өдөр эсвэл бол 4 дахь өдөрч гэдэг юм уу. Тий. Бас тэгээд нөгөө багштайгаа бас ярилцсан тий. Одоо та яа хий заяг боломжтой байна гэл. Тий. Насны хязгаарын хувьд насны хязгаар чинь
Яг уу хүүхэд бол тийм хүүхдийг бол арай тийм тустай байсан зүгээр ах гэж бодож байгаа. Тийм. Ер нь 18 наснаас тийш 16 ч байсан болно. Тийм. Бидний 10 жилийн хүүхэд бас ирсэн шүү дээ. Ээж автаагач таад ирсэн. Яа хөр. Тийм. 10 жилийн хүүхэд ирээд өөрхөн гэр бүлэрээ ирсэн. Тэг яг нөгөө хүүхдүүд болохоор нөгөө эн чинь нөгөө нэг яг суугаад ингээд бараг 3 цагийн турштай ингээд нөгөө багшны лекц уншаад тэг хоорондоо асуулга энэ төр явахаар ч хүүхд бол үнэхээр тийм чинь байж чад 3 цаг Цайтай. дандаа 3 цаг явж байгаа. Дундаа цай нь бас гоё. Сүйтэй цай юм уу? Сүйтэй цай байгаа. Хийдтэй сүйтэй цай. Гоё. Тэрс манай юу ойгийн айгу маш гоё чимэг болсон хэсэг. Одоо хүмүүс тэрүүгээр нь жинхэнэ гоё ойдон те өстөг үлдчихэж байгаа ах л гэж бодож байгаа. Цайн бүр амар гоё байдаг аяа. Пүүх дандаа яг Монгол уламжлалт орцуудыг ашигладаг шүү дээ. Ааруул эзгий ганга. Бид чинь нөгөө яг энэ зүйлүүдийг ингээ хүмүүсийн ой санамжийг сэргийлэх гээд байгаа шүү дээ. Тэгээд урт хугацааны ой санамжид нь энэ зүйлүүд үлдээсэй гэж бодож байгаа учраас бодсон. Яавал ямар нэмэгийн урт хугацааны ой санамжинд үлддэг гэсэн чинь ганцхан харсан юмнууд айгу мурдан мартагддаг. Тэгэхгүй бүх 5 мэдрэхүүгээрээ ямар нэгэн байдлаар мэдэрсэн бол айгу сайн үлддэм байна л та. Тэр дурсамж болоод үлдчихдэг, кодлогдчихдаг баг. Тийм болохоор тэрийг бодож байгаа. Тэгээ орж ирсэн хүн болгоно ингээ 5 мэдрэхүүгээр нь тэр зүйлүүдийг хүртэхийг хичээгээд тэгээ ороод ирэнгүүт харж байгаа орчин үнэртэж байгаа үнэрийг бид хэд бас хэлээ туршиж бодож үзсэн те. Тэгээ юу үнэртэл гоё. Вискиний өнөр байх уу? Гарлын өнөр байх уу? Илж байгаа юм гингууд яг сургалтын дундуур цайны завсарлах нь заавал юм гоё уламжлалт найрлагатай байх юм байна гэ. Тэгээд ном Instagram дээр чи ном яруу тэгтээ ихэнх хүмүүс мэдэх бах уу? Ном маань угаасаа уламжлалт орц найрлагаараа амар гоё юмнууд хийдэг. Тэгээд тэрийг яг ой дээр чихнээсээ ингээ хийгээд амсуулдаг. Хүмүүс нөгөө контентийг үздэг боловч амсаж үзээг байдаг. Тэгээд манай дээр ирээд энэ ийм амттай байсан юм гэж амсаж үздэг байгаа. Дуртай юмнууд тэгэхээр би бас үлэмж нэм хоёрын дур хамгийн дуртай workshop нэлээсэн гэсэн. Тэрийг ямар сонсоолаа. За минийх бол хамгийн ихний саруул эрдэнэ багшийн хичээл байсан. Монгол хэлний тухай хамгийн ихнийх хичээл маань байсан. Тэр бол ёстой яг манай юу нь бол асаасан те одоо яг ой гэдэг юу энэ хийгээд байгаа үйлс маань хаашаа чиглэх гээд байгаа нь те юуг илэрхийлэх гээд байгаа нь юмны эхлэл гэдэг чинь аягүй чухал гэдэг шүү дээ те. Тэгээд нөгөө саруул эрдэнэ багш Монголд байгаа гэдэг дээр нь дөрөөлөөд манай Анука зааст одоо яг хэдүүлээ хийхгүй л бол болохгүй яаж хийж байгаа л амжээ гэл тэг хийгээд эхэлжсэн. Тэр бол яг хамгийн одоо дуртай хизээч одоо уйтгаргүй тийм хичээл болсон байх гэж би бодож байна. Өөр гэвэл ном сумын хичээл тийм морд харгааны хичээл маш гоё байсан. Нэмэч бас нэг хэсэг харавж ирсэн шүү дээ өөрөө. Тийм. Морин дээрээс үү? Үгүй. Монгол харгаа биш. Нэг спортын тийм. Өөртөөгээ адилхан өндөртэй номаар хаваад. Ваа. Өнгөрсөн амьдралынхаа дурсан чиг сэргээгээд Би ястаа яг хараадаг хүн байсан байна. одоо нэг тийм тэгээд өөр тэг зөндөө хичээл юм байгаа дөө. Жанцсан нуруугаа тий. За би цаашаа ингээд тий биш юм тий. Тэгэхээр бүгдийг хэлэх гээд байна. За үлэмжийн үед. Тий жанцсан нуруугаа бас тэгэл яг нөгөө нэг тэг үгээр илэрхийлж чаддгүй гэхдээ ингээд бас тий ингээд ийм юм болвоо гэл тий Монгол гэж бодохоор нэг бодогддог юмнуудыг яг ингээл тавьж өгөөл. Ерөөсөө ингээд би одоо хизээж бодчихсон тийм модуу ингээл нэг 10 20 жилийн дараа баг бодож эхлэх байсан юм бас ийм залуудаа сонсч ин гэж бодохоор ингээл одоо яах вэ гэх юу хийж чадах вэ гэх. Тэг яг тийм сэрээсэн тэгээд яг юм дотроос гоё асаасан гэх юм бол жанцсан нуруугаа
Чанцны оргоо хөвчөж чадсан шүү дээ. Гоёгаад Тэгээд яг амар тамдарсан. Анука бүр онгод ороод зурч мураад бичээ. Тийш дээ зураг зурцаас тэр өдрийн workshop-ыг араас нь зураг алгаад групплээ. Тэр нэг тэр зурч мурдаг хүн бишхгүй. Тэгээд хаяа нэг ингээд яадаг. Тэгсэн чи яг тэнцээ ингээд сууж байхад надад бүр ингээд төсөөлөгдөөд яг бүр ингээд нэг тийм хөх тий. Хөх Монгол. босоо хөх Монгол. Цэвэр ингээд тэнгэр Монгол. Босоо заяа. Тэгээд яг юм тэнгэр огторгууд тий ингээд би тэгэд ингээд суудсан ингээд бүгдээрээ нэг юм оршихуу тэгээ ингээд дотор нь бүгдээрийнх нь ингээд тархин зүрхэн зэрэг ингээд хасцсан. Тэгээ бүгдээрийнх нь баг ингээд толгоноос нэг юм тэгээ нэг гэрэл мэрлээ гараад баг ингээд явж байгаа. Тэгээ ч бол харагдаад тэгээ одоо подкастын дунд шууд ингээд зургийг харах. Тэгэл явуулээ. Анхны урамтай тий. Юу харцсан тий. Тэгэл харж шууд зурнаа гэл. Тэ зурсан уу? Зурсан. Өнгө оруулсан уу? Оруулсан. Вау. Одоо ингээ харагдана. Одоо яг гарч ирж байна. Энд юм бодож шууд гарч надлаа явуулаарай. Шоо. Ставай юм. Гой санагдчихлаа дурсамж ирсэн ч ингээ. Би тэгэд тэр юу яасан жилийн яг эхлээсээ жилийн өмнө шахуу яг санаагаа олоод бага бүрдүүлээ. Жил гаруун. Тэгээд нилээ ингээд ярьж агаад сууж яасан. Тэгээд би энэ ойг эхэлсэн шалтгаан тэр хамгийн анхны хичээл орсон Саруул Эрдэнэ өгш ахгүй юу? Яагаад тэгэхээр би яг нөгөө ингээ өөртөө эмзэгэлцэн би амар мяа энтер гэл амар бодож явдаг байж агаад подкаст сонсч байсан чинь тэгээд Саруул Эрдэнэ өгшийн подкастыг Улаанбаатараас ярьж байна гэдэг нэг подкаст байдаг шүү дээ. Live from Red Hero гэдэг. Тэрэн дээр Саруул Эрдэнэ өгш ярьж байсан. Захих юм юу вэ залуучуудаа гэсэн чинь хэл шинжилгээ юм баггүй Монгол хэл шинжилгээ гэсэн чинь яг энэ мянган жил ингээд өвлөгдөөд ирсэн бид нарт ирсэн байгаа Монгол гэх энэ өв соёл надаар эсвэл миний үеэр мухарлагдчихгүй ингээ мухар нь болоод мухарлагдчихгүй цаашаа дамжихгүй болчихгүй гэж санаа зовж яваарэ гэсэн чинь л бүр ингээл дотор зураал ингээл нулимс урсаал бүр амар сонирн болсон тэгэл нэрээ би чи ингээ мухар нь болцсон хүүхдүүдтэй ингээ хаалт болцсон ингээд юу ч зааж өгөхгүй ингээд сууж байгаа юм байна. Гэл хүүхдүүдтэй харин тий. Наад захын. Тэгээд энэ нэг ямар нэг юм заавал хийх хэрэгтэй юм байна. Тэгээ ингээ байгаа санаагаа тэр оройноо бодож оллоо. Тэгээд ер нь л хийнэ гэж зүтгэсэн байхгүй. Тэгэн гота би заавал Саруул Эрдэнэ өгшөөр ихний хичээлээ оруулна нээлттэй хийнэ гэж зүтгэсэн. Тэгээ бүтэн жил хүлээсэн. Нөгөө Конгрессийн номын санд ажилладаг юм Вашингтон одоо дэлхийн хамгийн том номын санд Монгол ном хариуцж ажилладаг юм байхгүй. Тэгээ жилдээ ганцхан удаа Монголд ирдэг жил амар байгаа ч тий. тэрийг хүлээж агаад тэгээ эхлүүлсэн ажиллахгүй. Тэгэхээр яг айгүй бэлэгдэлтэй айгүй гоё ихэлсэн болохоор тэр ихний хичээл бол нэг тийм шидэм юм шиг л гоё хийсэн. Айгүй болорсон ч тас. Гоё ихэлсэн шиг алтаж. Тэг ингээд зүгээр л за тэгэж муухай хэлэхгүй яах вэ? Зүгээр л нэг хүн биш. Тэгээд айгүй мундаг хэр баргийн үгийг нь амьдаар сонсохооргүй тэнд подкастер ч юм уу нэвтрүүлгээр сонсдог байсан хүмүүсээ бараг ингээд сүрдмээр те нэг юм жижигхэн өрөөнд хамт суна гэхээр аймаар ч юм жиж хойгоор суух болмооргүй ч юм шиг тийм мундаг хүмүүсийг авчирч бас яриаг нь сонсуулдаг те тэр хүн чинь тэгээ бас 3 цаг юм ярина гэдэг чинь өөрөх нь хувьд гэсэн айгу том ажил байдаг байлгүй тий. Тэгээд өстой айгу ховорхон боломж тэгээд хүмүүс яг мэдэж аваасаа тэгээ гучуулахнаа сууж агаад айгу дотн орчин. Тэгээд орчин нь ч гэсэн ингээд гэрт орж байгаа юм шиг орчныг бүрдүүлсэн. Тэгээд үүднийхээ өрөөнд ингээ гой байж байгаа гутлаа тайлаад ордог. Тэгээд ингээ Монгол хаалгаар орж байгаа юм шиг. Эцэд намхан хаалгаар орж мордог. Хаана үлээ? Пшиндээд тий. Тэгээ оюутны гудамжтай. Тэгээд айгу гоё орчноо бүрдүүлсэн болохоор амар гоё экспириенс шүү. Би бол заавал нэг удаа тэгээ аль нь ч суусан ер нь бол хамаагүй л юм шиг санагдчих. Бүгдээрээ амар гоё сонсоо штэ. Тэгээ дараа марцсан ч гэсэн тэгээд ингээд тийм сонсцсон байхад тэгэл дандаа л нэг огшоол уйлчих гадаг юм шиг санагдаад шүү дээ. Би дээр нэг амар санаа юм юу юм бэлээ бид нар чинь үнцэрхэг юм бэлээ цаанаас. Яг бол хамгийн өвг нь бол яа миний Монголд амар гэ. Дотроо яг тэгж яддаг. Пүү бид нар ч стог нь алдаг хүмүүс байна да гэж. Даанч одоо тэгээ жоохон мяа болцсон. Гэтэ зүгээрээ гэж бодоод сайхан цаг ирж байна. Тийм сайн цаг ирж яваа. Одоо ингэ сэргэн штэ. Тийм. Сэргэн штэ.
тийм бата бит хоёр очие гэж бодлоо. Батад амар тэр батад бүр амар таалагдсан. Батад ч угаасаа нэг амар юм штэ. Тийм үн айгүй тийм юм цаанаасаа бүр ингээд тэгэж Монголоо гэж сэрлээ. Нэргээ тэгээс баран ингээ Монголоо бодож сэрдэг хүн баггүй гэж. Надад тэр нэг аим бас ингээ хаалтцсан бүр тэгээ. Би ч тийм байгаагүй би ч нэг орс морс школтой тэгээл ингээл амар орсчсан юм охин байсан чинь яг би жоохон өөр болсон байгаа. бас Монголоо бодож сэрдэг басаа гэдэг. Хоёр зэрэгэлдэг сэрдэг юм байна. Тэгээд батад авир таалагдсан байна. Тийм батад очно. хоёр ирээрээ. Тийм байна. Тэгээд Анукагийн хувьд бас эхний воркшоп нь хамгийн их ингээд яг ингээд бид нар чинь ийм л юм ойлгох гээд хүмүүст мэдрүүлэх гээд байгаа юм байна гэдгээ тэндээс бүр ингээд яг ингээд олоод авцсан. Тэгэл тэрнээс хойш амар юм зөрөгтэй яваад байгаа шүү дээ. Та эдийн одоо цаашдын төлөвлөгөө юу байна? Онцолж одоо урьдчилж хэлэх энийг заавал сонирхоорой гэдэг ч юм уу тийм шипи юу вэ? Болох юм уу? Юунасаа тийм 3 сард одоо нэг үе өртөөгөө төлөвлөсөн байгаа. Тэгээ сэдвээ. Тийм би тэгэд нөгөө нэг сэдвэж ихсаасан байгаа шүү дээ. Тэгээд нөгөө хүн олно гэдэг яг ингээд behind the scene юмнууд яриг гэвэл тэр бид нар чинь хамгийн гоё хүмүүсийн олддгүй хүмүүсийг тий контентэнд ордоггүй яг ингээд ажиллаа үнэхээр passionate хийгээл явж идэг тийм хүмүүсийг оруулмаар байдаг. Тэр хүмүүсийг олно, огт мэдгүй салбарынхаа тийм хүнийг олоод очиж уцыг олж яриад, очиж уулзаад тэгээд орохыг зөвшөөрүүлнэ гэдэг чинь бас нэлээд том чухал хэсэг нь. Гэтэ хамгийн гоё хэсэг нь. Тэгээд яг нөгөө ойрын хамгийн ойрхон гэвэл би тэгэд саяхан ингээ уулзаа явж байгаа багш нартайгаа ярьж төлөвлөсөн байгаа нь одоо жоохон бит өврөө орж байгаа. Тэгээ Монгол уран зураг, уран дархан, тэгээд Монгол хувцас одоо яг үндэсний хувцсныхаа талаар нэг сайн мэдэж авахгүй бол тэгэл мэддэг юм шиг гүч юм шиг байгаа гэдэг. Одоо байнгын ирүүлэл болдог шүү дээ. Энд ч хужаа байна гэл. Манчтай хэлээ. Энэ тийм манч юм уу гэл очир нэг бол сайн учир начрыг болоод авчий гэж бодож байгаа. Тэгээд би тэгэд нөгөө түрүүний Монгол бичиг дээр ном ирээд судаг хичээл дээр ингээ ойлгосон гэдэг шиг би тэгэд ойлгоцсон чинь за одоо Монгол бичгээ сурья гэж бодоод ингээд Монгол бичгийн сургалт эхлүүлсэн явж байгаа. Анги явж байгаа. Айгу гой сурж байгаа манай ангийнхан их тажгүй явж байгаа. Тэгээд нэмээд одоо уртын дууны воркшоп дээр өвөө өртөө дээр ингээ ирсэн хүмүүс уртын дуу сурж болох юм байна. Бөөнөр ингээ 20 хэдэлээ уртын дууд олж үзсэн байхгүй юу ингээ жоохон техникээс нь зааж өгөнгөт тэгсэн чинь санаанд багтаад болчих юм байна. Сурчих юм байна гэх. Тэгээ уртын дууны сургалтад эхлэх гэж байгаа. Яваа. Тэгээд хүн болгон чадхолоо байдаг юм бэлээ. Хүн болгон чадган гэсэн тэгж. Чи угаасаа тийм зориулсан тийм мэрэгжлийн тийм юм биш. Угаасаа л нөгөө ахуйгаасаа морбала хариулаа явж байхдаа ингээд төрсөн дуу штэ тий. Ингээд өөрийнхөө сэтгэлийг ингээд илэрхийлдэг байсан. Тийм л урлаг байгаа байхгүй. Тэгэхээр хинээс ч гарах боломжтой юм бэлээ. Техникийг заалгаад авчвал. Найранд нэг дуутай үргэлжлүүлээд байдгүй. Юулаа найранд нэг дуутай наадамд нэг хуушуртай л. Зохиогоотой. Тэгэл нөгөө юу бас мориугуур хөми сургалтууд би бараг хэлэхэд авчаа. Тийм би тийч харьцангуй нөгөө багшин дэдгингүүд хотын төвд нэлээ ойрхон. Одоо яг Улаанбаатар зочид буудлаа спортын төв ордны аркаар чигээр алхвал бараг 5 минутанд орчдөг байхгүй. Тийм ойрхон хотын төвтэй. Тийм тэгээд би өөрөө хотын төвдөөс олон жил офисын ажил хийжсэн болохоор мориун уур сурыг гэж бодсон ч гэсэн хотын төвөөр тийм сургалт их болтдгоо. Дандаа ингээд хороол руу ч юм уу ингээд харангороо тэргээл хол явах болчоод тэгэхээр амжихгүй шүү дээ угаасаа. Тийм болохоор хотын төвд байгаа дээрээ яг ийм сургалтууд олддгоо сургалтуудыг тийм мэдээж маш мундаг багш нараар мориун хургас заах юм уу? Аа мориун хургас. Мориун хургас үтчтэй юу? Нэг туршаад хараа би бас тэр амар кул санагдаад юм аа. Энд тэнд ингээл хүмүүс гитар метар гаргаж ирэл тээ. Тэгэл байсан чинь за галаа тавьчихсан би мориун жаврын нүргэн гэ. тэр төсөөлтөөр амар култгөө. Мориун ургаас амар гоё шүү дээ ингээд. Тэг хэцүү баха хоёрхан утсан дээр бас. Би нэг сурах гад нэг багш дээр явж үзсэн. Тийм мөрөөр. Тэгсэн чинь айгүй өөр юм байлаа бусад хөгжмийн юмуд. Надад зүгээр анх ингээл татаал үзэхэд мэдрэгдсэн юм нь ингээд чичиргээтэй орж ирж байсан ингээд биеэр
Тэр чичиргээ ингээ бүх биед мэдрэгддэг юм лээ. Амар хүчтэй нэг тийм бүх биеэрээ мэдэрч тоглоод байгаа юм шиг. Хамгийн юм ингээжгүй. Өөрчлөлт. Тэгэхээр ингээ бараг одоо энергийн төвшөнд ч юм уу нэг юм өөрчлөлт идэг гэж магадгүй гэж бодогдохоор бүр тийм. Багш нь тэгвэл нөгөө хэн байх нь штэ жигждөө. Тэр хүн биш. Жигжд болчихлоо лээ. Нэг тий одоо лаг олон улс тэр чинь бүр тэр хүн чинь бүр дэлхийн морин урын чуулган тэр хүн. Дэлхийд морин урлагын чуулган байт юм уу? Чуулга биш нөгөө юу нийгэмлэг гэх юм уу? Тийм морин урын тийм холбоо. Баар нь багш нь тэр байж болох юм шүү. Арай томдох юм болоо. Эргээд хэлнэ. Зарснаа. Морин урыг тэгвэл үзнэ. Бориглыг нэг морин уур суруулах гадтай яа бараагүй дээ. Ер нь гэхдээ бага байх тусам нэг чухлын ач холбогдлыг нь ойлгодгүй юм байна л да Монгол. Тэр нөгөө юу гоё кул вэ гэхээр дандаа барууны юм амар шахаад байгаа болохоор бүх тэдэр нь л кул харагдаад байдаг. Бид ч гэсэн яг тийм л байсан. Харин тийм бид одоо ч гэсэн тэгэл өмсөж байгаа, идж байгаа, ууж байгаа, сонсож байгаа, хөгжим үзэж байгаа кино. Тэгэхээр бас Монгол имийг кул болгох нь, тренди болгох нь бас өөрөө нэг хэсэг юм шиг бас санагцсан. Залуучуудтай илүү хүргэе гэх юм бол тэрийг бид нар л хийж чадсан шүү дээ. Ямар одоо дээд үеэсээ тийм мүлэгээс уух шүү дээ. Тийм одоо дээл бол ер нь амар кул болцсон. Тэгтэл өдөр тутамдаа өмснө гэж яахгүй юм бэлээ. Тийм. Түүртдэг юм байлаа шүү дээлч бас л. Чи сая нэг яг өмсөж явсан мөлий те. Хэрэг гэж тэр. Намгийн дээл бүр амар гоё байсан шүү дээ. Час улаан дээл. Миний хараад эндөө гоёлын дээл үлээ. Нудрахтай юм чинь юм хийж болдгүй юм байна шүү дээ. Яг хатны дээл байгаа байхгүй те. Юм хийдэггүй үний дээл. Тэгээ нудрах чинь ингээ бүх юм руу орчоод идэв юм байлээ. Ингээл. Тийм. Тэгээ битүү тосмос олцсон заяа. Ингээд ажил хийдэг малчны дээл бол арай өөр байдаг баха тий. Богинохон ханцуу манцуутай ч юм уу тий. Нэг юм гарт төр болохгүй. Тэгж санагцсан. Тэр хувцсных нь юу чамд амар гоё хаа тий. Харин тий. Хувцаа юм гоё хийнэ тэр ивентик. Гэтэ зарим хүмүүс болохоор яг нэг удаа дээлээ өмсөөд бишээ за нэг сар ч юм уу яг дээлтэйгээ явчихлаар буцаад энгийн одоо Европ эсгүүртэй хувцсыг өмсгöd жоохон тухгүй байна гэдэг юм байл. Вау. Тэнгүүд нэг Монгол дээлээ өмсчихгүй нэг цаанаасаа нэг юм айгүй цэгцтэй ч юм уу тий ихэмсэг өөртөө ихтгэлтэй тэгээд одоо бусад хүмүүс харьцахад хүртэл юм айгүй өөр хандлагатай харьцаж марцдаг гэдэг. Тийм нэрээ бас тийм байж болох юм. Тийм чаленж ийл гоё юм биш үү? Бүтэн сар яг дээлтэй гарьяа. Тэг ажилдаач бүх юмдаа парти дотаач те зөвхөн дээлэл өмсч үзье. Тэгвэл кул юм биш. Сонирхолтой байх тийм. Бас хөөргөний соёл байна. Хөөргөн дээр бас яг хөөрг өөрөө хятад мөртлөө бид нэр яг нутагшуулсан юмнуудын нэг байгаа байхгүй тий. Хятадууд нь бараг хөөргөө ингээд бараг орхитуулсан. Тэг бид нар бүр яг өөрсдийнхөө соёл болгоцсон бас айгүй онцлогтой. Бас хөөргийнхаа соёлыг би бас аваа авчт юм уу гэж бодод тийм. Зүгээр хөөргөтэй явж идэг. Тэг хүмүүнтэй мэдлэгтэй ингээ хөөргөө гаргаад ирвэл бас амар ярианы сэдв болох юм санагдаад. Одоо гар орхын оронд л хөөргөж гэсэн үг шүү дээ тий. Тийм ингээ хөөргөч нь нөгөө ингээ яриаг айгу өргөжлүүлт юм бэлээ. Юу энэ ямар яадаг чулуу юм болоо ингээл тэгэл худлаа нөгөө чулуугаа яриад наа чи нэг халтар манан гэсэн ингээл манай эмээг их гээл тий. Оо тийм үү юм уу. Танай эмээ чи аль нутгийн юм бэ? Санаа тийм яриа өрнүүлт юм бэлээ шүү дээ. Одоо манай хөгшдгийг цагаан сараар харахаар яг ингээ хөөргөө солилцож байхдаа айгу их юм ярьцдаг тий. Яасан ингээл. Тэр нь өөрөө бас амар сонин бидний яриаг ингэж явуулдаг. Ойр зуур яриаг арай сонирхолтой болгод юм байна. Удаан болгод юм байна гэж бас бодсон. Тэг бүгд тийм болчвол амар юм шүү. Хөөрг мөрөгтэй. Ирэмгөө тий. Тэр бас амар юм. Амар сваг тий. Сваг болох. Кул байж болохоор юм бэлээ. Юмудаа судлаад ахлаа амар юм. Тэгээ хэрглэжсэн юмнууд амар чамин юм. Гоё мой. Одоо бид нар чи ингээл амар энгийн ширээ сандал мандал нөгөө нэг мем чөлөө явааддаг шүү дээ. Өвөө эмээгийн бид нарт өвлүүлж үлдээсэн юм гэсэн чи амар хэмээтэй юм тайлбар. Бидний хүүхдүүдтэй өвлүүлэх гэсэн чи. Дөрвөлжин цагаан ширээ. Йоо ярдээрээ. Харин одоо тэр өвөө эмээгийн юм хумнууд одоо хаач байдгийг ядаж мөнгө аягийг аваад үлдээл. Аав ээжид яг бас тийм уламжлалт юм бас байха болцсон л юм байлээ. Тэгээл орчин юмнуудын
юмнуудаа хэрэглээл. Ер нь ихэнх нь тэрийг өв соёлоо жоохон алдсан бах уу? Тийм тэр чинь гэхдээ бас яг социализм те бас нөлөөлсөн байгаа байхгүй юу? Яг энэ нь илүү гоё шүү гэд одоо энэ манай эмийг голуулсан юм шиг, голлогдуулсан юм шиг санагдсан. Ойг би өмнө нь их анзаарч боддоггүйсэн чи ойг эхлүүлээд ингээ олон төрлийн сэдв ингээ сонсоод ойлгоод жоохон суур мэдлэгтэй болоод ирсэн чи надад төрсэн хамгийн том мэдрэмж нь энэ юмнуудыг чинь бид нар ингээд ухамсартайгаар ингээ өөртөө энэ хоцрогдсон хэрэггүй энэ муухай гэд ингээд мартцсан тийм үйлдэл ерөөсөө хийгээгүй байхгүй. Би л тгээгүй байхгүй. Зүгээр л ингээл баг байхад ингээд ийм орчинд өссөн нэг мэтгэл ийм болцсон. Тэгэнгүүт яг түүхийн юмнуудын ч гэсэн хараад үзэхээр албаар яг энэ ой санамжийг бүр ингээ арчаад мартагдуулсан үйл явдал түүхэнд болцсон байгаа байхгүй. Тэгээд яг нэг үеийг тийг ингээ таслаа хийцэн. Харин тийм. Тэрнийх нь үр дагавар одоо бид нар ингээ сууж байгаа байхгүй. Бараг хүмүүсийг анхны ингээ ийм бүр огт тэрнээс ингээ холдсон анхны үе нь одоо бараг 90-ад оны бид нар байгаа байхгүй тий. Юу ч гөөс тэр дэлхийн мэдлэг нэг муутай өссөн. MTV-ийн хүүхдүүд гэдэг ааш тий. Харин Тийм. Cartoon Network. Харин тийм. Тэнгүүд тэр үед бол бид нар өнөөдөр ингэж мартахтаа бид нар ухамсартайгаар сонголт хийгээгүй. Гэтэ ийм байлаа гэд ингээд орхичиж болохгүй. Одоо харин ухамсартайгаар би аль юм авч үлдэхин, надад аль юм нь гоё аа гэдэг өөрсдийнхөө Монгол юм аа ингээд сонгох бол харьцангуй бас нээлттэй сайхан нийгэмд амьдарч штэ тий. Яг юм ярьж болохгүй биш, эрхчлөөтэй. Тэгэхээр яг юм. Тэгэл өөртөө одоо гоё бий болгоод тэрийг өвлүүлэхэд тэгээд болох байхгүй. Харин тэгэл хөрвүүлчихлээ шүү дээ тий. Тийм их болохгүй болсон юм байхгүй тий. Харин ч бас сэргээлээ шүү дээ тий. Тэр нөгөө ивент дээр цагаан сарын түүх бас амар сонирхолтой байсан. Дундуур нь ингээд болиулж байгаа энэ огт тэмдэглэж болохгүй бүр тэмдэглэсний шийдгсэн ингээд үе байсан. Тэ явж байгаад 90-ад онд бид нар шууд за тэмдэглэе гэж газ сэргээсэн байгаа байхгүй тий. Тэгэхээр үргэлж бодож явсан. За манай нэг юм баяр байдаг да өдрөстэй. Би баг хөшчүүлээ нууцаар хийж мийгээл тэгээ батгдуулчихгүй хүн шиг тэгэл аваад ирсэн юм. Тэгэл хэрэгжүүлэлтээ болонгуудаа хайстдаг. Газ буцаа сэргээгээл буцаал яг үнсний баяраа болгоод. Тэгэхээр батгдуулчихгүй хүн шиг тэгэл аваад ирсэн байгаа. Тэгэл хэрэгжүүлэлтээ болонгуудаа хайстар. Одоо бүр хаяхгүй хүн шиг л тий. Цагаан сарыг бүр амар гоё тэмдэглэдэг болмоор байна. Одоо бас нэг л болохгүй байна. Айгу стресстэй тэмдэглээд байгаа юм шиг санагдаад тарамжтай. Ягаад стресстэй байд юм болоо тий. Үгүй арай л их нааш цаашаа яваал. Яг хөө ингээд эмээ дээрээ эсвэл холын хамаатан дээрээ очих нь уг нь айгу гоё. Тэгтээ ингээд гол мөн чанар нь л тийш дээ. Тийм. Явдал нэг л төвөгтэй тий. Наашаас энэ жил бол айгу их төвж ирсэн айгу хэцүү байсан надад. Одоо бодоход чинь анханасаа тэмдэглэсэн мөн чанарыг бас бодоод үзэхээр чинь бүгд нэг дор амьдрахгүй ингээл бүгд өөр жоохон зайтай амьдарч байгаа шүү дээ хөдөө чинь тийм нүдэлч айлууд чинь. Тэгэл яг баяраараа яг сайхан цугладаг. Энд тусаа мэддэг, хамаатан саднаа мэдэлцдэг тийм л баяр байгаа байхгүй. Гол нь тэр нь гоё амар гоё баяр. Харин тийм хотод хэлсэн байлээ. Бүр гоё санагдчихсан. Хотод харин нэг биш. Хотод ер нь их асуудал явж тэмдэглэхээр айгүй гоё гэдэг л гэдэг. Харин тэгдэв те. Тэг ерөөсөө хөдөө явж тэмдэглэж үзээгүй. Би ч гэсэн үзээгүй. Өөн ингээд болдог бол за ингээд хэдүүлээ нөгөө ургийн овог байгаа шүү дээ. Миний ургийн овгийг бас ингээд мартагнуулаа хийцсан. Бид нар чинь ургийн овгоо сүулт ер нь дандаа өөртөө шивж оруулж байгаа шүү дээ, тий. Тэг баг тухайн үед зохиогоод хэлсэн. Зохиогоод тэгээд бүгд боржгон болцсон, тий. Миний иргэний үнэлгээр бас боржгон гэж явдаг. Гэтэ Чингисийн удамл байггүй ч. Тэнгүүд яг ингээ урагаараа хэдүүлээ. Газруудаа хувааж аваад тэгээ ургийн баяр шиг ингээ цагаан сараа бөөндөө хөдөө тэгж хийж мэйл бас гоё юм байна да гэж үзсэн. Гэтэл төвхтэй л доо одоо энэ 3 сая хүн чи яаж тэгээ явсараа бүгд хамаатан болчтой айгу амир. Аюултай байхгүй тий тэр чинь булган архангаа гэж. Тэгээд би бинийгаа мэдгүй бол хүүхдүүд чинь хоорондоо хамаатан саднаа мэдгүй бол энэ жижигхэн хотод хэдхэн сургуультай таарад тий юу ч болоо илээ айгүй аюултай. Би тэрэн дээр л айгаад идэв. Нөгөө ургийн бичиг амир ер нь бол гол шийдэл нь байгаад байгаа юм тий. Ургийн бичиг гээд өвөө эмээнэр ингээ хөтлөө явд. Одоо бид нар бол хөтлөж мэдгүй байгаад байна шүү дээ. Бараг хэлэлдэггүй. Уг нь ингээд одоо бүх юм хөгжсөн юм чинь амархан шийдэж болох л ах л та тий гоё ингээд. Тий хаяа 3 бүх төрөлнгуудаа ийшээ оруулаад бичээрэй гэд ингээ ургийнхан дотроо зарлалтчдаг ч юм уу. Тэнгууд ингээл тэрний ингээ шинжлэгдээл явж идэг. Тийм юм шийдэл олчих юм бол уг нь асуудалгүй бас
Тэгээ хүмүүстээ суухаар бол тэр дотроос агаас нэг шүүж харчаал тий. Харин тий. Тэр дотор байна уу? Нэрийн бичээл ингээл шүүж харуулаа. Ураг дотроо ядаж тийм шийдлээ гоё тэр захимжуулчвал тий. Хэмжүүлчвал тий. Тэгээ амар гоё вижюалтай байж болно шүү дээ. Ингээ ургийн модзаадтай ингээд модон дээр бүг гэдэг нэг нэр гараад ирдэг хөөхтөрөнгө. Тийм сайт хийх үед үлээ. Харин тийм манай хэд яригцсан хүмүүс юу гэдэг. Одоо энийг ингээд цааш нь авч явах чинь бидний л үүрэг байгаа шүү дээ. Одоо өвөө эмээнэр ингээд хідэн давшаа хідэн үе бүгдийг өөртөө тэмдэглээ яваад байна гэж байхгүй. Бид нар дээр л ирэх даалгавар байгаа. Харин тийм цаашаа өргөжлүүлэх нь те Захимжуулчвал зүгээр тий. харин тийм чивтэйг хэл нийлүүлээ. Тэр нөгөө манай эмээ бас ингээд ургийнхаа юм номыг гаргая гэдэг нэг ном гаргасан юм аа. Нийтдээ тэг ингээд бидний зураг морог байдаг. Тэрний хүүхэд минь ингээд тийм хүнтэй суугаад ингээд бичсэн аим хөөрхөн. Тэнгүү тэрийг дээшээгээ яасан бэ гэсэн чинь зүгээр л яриа л юм бэлээ. Нэг хамгийн хөгшин хамаатан дээр очиод за та санаж байгаа юм а яриараа гэл тэгсэн гэж байгаа байхгүй юу. Амар ямар ч таатай байхгүй. Тэгэл нөгөө эмээ чинь ингээд хөгшөрсөн хүн за байц тэнд нэг охин байсан та нэг хүнтэй суугаад тийшээ явсан гэсэн гээд. Тэгээ тэрүүгээр нь бичсэн байгаа ямар ч байсан. Тэгээ дээшээ 5 мав явуулсан. Тэгэхээр одоо тэрийг бид нар ингээ авчултээд тэгээд илүү гоё цаасан бахлаач хэцүү шít ном эргүүлээл те яг энэ хүн байна уу гэж хайх хэцүү. Захин болгочих юм бол хэдүүлээ. Тэгээд ураг өөрийн гэсэн гоё visual стил мстилтэй. Нөгөө Game of Thrones-ийн House-ны эмблемтэй те манай Та гурийн аваг юу ургийн авагч чинь? Үлэмжээ. Манай цагаан гэрүүд. Нэг юм уу? Цагаан гэрүүд. Оо, анаа. чи бас цагаан гэрүүд юм уу? Үгүй шүү дээ. Эсрэг нь Хар адуут. хар адуут. Вау. Манайд гэсэн чи хамаатны нэг залуу Black Stallion жилүү тийм нэр тоглохтой өгдөг гэсэн хар адуут. Тийм шүү дээ. Танаа логоор амар ах юм байна л та. Black Stallion. За, танах. Манайх болохоор минийх яг юун дээр иргэний үнэмлэх дээр болохоор олохнууд гэж явдгийг. Гэхдээ яг гарал нь бол бисүүд. Бисүүд байгаа. Наа ч бас ямар утгатай үг юм бол бис газрын нэр юм болов? Бисүүд гээд нэлээд үндсэн яг 5 одоо ийм одоо Хаус юм байна шүү дээ тий. Хаусууд байсан тий. Хаусууд байсан. Тэрний нэг нь юм байлээ. Тэгээд одоо тэрнээс ингээс салбарлаад ингээ олон ийм одоо отгууд бий болсон тий. Энд чинь яг угсаатан бол биш байхгүй юу? Тий. Янз бүрийн нөгөө нэг газраас хүмүүс ингээ ирээд тэр нэг одоо аймагт нэг отог болоод амьдраад тий тэрийгээ одоо нэг юм юугаар нэрлдэг. Овгоор нэрлдэг. Тий тэр чин овг. Тий. Тэгээ тэрнээсээ салбарлаад ингээд. Тэгэхээр ер нь хэсэг бүлэг нийлж амьдарч байсан хүмүүсийн л одоо нэршил байсан байна шүү дээ тий. Тэгэхээр ч одоо ингээд манайх гой балтаад ингээд суурч ингээд он удаан жил амьдарсан хүмүүс байхгүй юу. Тэр бисүүд овг нь болохоор гой балтаагаас гаралтай. Very cool. Амар cool кино болгооч. Өгн бид нар юм cool байж болохоор тааш чамаа cool биш л байгаа болохоос шүү. Би Game of Thrones-оор л төсөөл. Тийм байж болно шүү. Өөртөө гэсэн бас юм лого моготой тий. Ингээ манай хаус гээл тий. Хаус гэж байгаа шууд ингээ авир cool болоод. Одоо тийм хиднийхэн Сталин гэх гэдэг юм лээ. Сталкерийнхэн гээл тэгээд Сталкер биш байна. Юу лээ? Чоныхон Stark. Тэгэл ингээ Lannister Targaryen эдэр тэгэл Lannister-ийн гэр бүлээс ингээ явж байгаа гээл. Тэнгүүд тэр чинь хэмжүүлж үл амар амархан шийдэж болохоор тийм. Овог болгоноороо юм таних тэмдэгтэй өөрсдийн гэсэн хүсний засалттай хувцалцсан хүртэл тий юм тийм л байсан юм байлээ л дээ. Яа харин тий зүгээр сонирхолтой. Харин тий Тэгэл нөгөө шууд танил тэр овгийн хүн явчих тий. Эднийх жахаа Тий. Одоо яалчгүй тэгээд мартагдчихдаг юм байна. Би ч гэсэн боржгон гэж явцаар агаад за хэдүүлээ ер нь боржгон биш юм чинь. Учраа олъё гэд тэгээд Бодар чанд маань Сүхбаатар аймгийн Бодар чанд маань гэдэг гисэн. Бодар чанд. Тийм бас зөвхөн лого хийдэм билүү гэ би бодоол яваад байгаа. Яа тэгэж. Манай чанд маань Тийм байна. Чанд нь Бодарч байгаа. Дээрээс нь цас бодраад. Та хар адууд тий. Манай харнууд тахгүй. Зүгээр шууд харнууд юм уу? The Blacks юм уу те? Тийм байна. Чиний гараараа ойлгочтой л байгаа. Blacks.
Тэний үлэмж болохоор цагаан. Цагаан гэрүүд. Гэрүүд Та нар яг дайснууд байсан. Үүд. Цагаан гэрүүд. Төгсгөл нь дандаа бисүүд, гэрүүд, адууд, манайхаас ууд гэд ингээд нэг тэднэрүүд гэж байгаа юм биш тийм байна тий. Отгоо тэднүүд амар ойлгосон гэдэг. Хотлаач юм яриад байгаа мөн чи яриад байгаа маа тий. Тэгээ бид нар чинь нэг овгийн систем нь айгу шууд солигдоо яваад иддэг болохоор бас алдахад айгу амархан юм бэлээ. Би ааваараа овгуулчин, миний хүүхэд миний нөхрөөрөө овгуулчин. Тэнгүүд чиний хүүхэд аавынхаа ургийн овгийг аваа. Тэг ингээ алдаад явцдаг. Ургийн овг нь хэрвээ байхгүй бол нэр нь ингээ алдагдаа явцдаг. Хиний хүүхэд нь ингээ хідүү үеэсээ ихлэ мартагдчихдаг. Эмэгтэй хүнийх чинь тэгээд тэгчихэж байгаа байхгүй. Тэнгүүд гадаад нэр чинь одоо тэг нэр шууд зохиох гэсэн чинь Джеймснийх нь бол тэгээ ингээ Джеймснээрээ л явдаг. Джеймс нар явна. Тэгэхээр ингээд Джеймснийх ингээ ядаж бас нэг юм тэгээ хоёр Джеймс огтой байвал за хоёлаа ярилцах хэрэгтэй юм байна. Тэгээ ДНК-ийн шинжилгээ өгье, цусны шинжилгээ өгье гэж хэлж болохоор нэг юм трейс хийхэд амархан ил юм билээ те. Тэгэхээр бид нар шууд ингээд солио явцдаг болохоор бас алдчихсан юм байна, алдчихсан юм байна. Хиний хөхт гэдгийг мартчихсан юм байна гэж бодсон. Тэгээд би өвгийнхаа нэрнээс цаашаа байхгүй шүү дээ. Яг үннийг хэлэхэд ёо. Бид нарыг хийх нь тийм бах уу? Өвөө гэдэг чинь амар ойрхон биз дээ. Өвгөөс цаашаа Хоёр үе тий. Дэшегээ хоёр үе гэсэн. Дэшегээ хоёр үе. Тий. Өвөө. Ядаж өвгийнхаа авийг мэддэг бол зүгээр юм да. Даанч тэгээд үн сонсч марччаад юм аа. Тэгээ тэмдэглээд авчвал зүгээр юм билээ. Тэгээ би одоо ээж хэлээд байгаа. Та надад одоо энийг юм бичиж өг. Ингээд нэг бүх юмаа бичиж өг. Манай би бас нэрэд хийж байгаа шүү. Ээжийн аав талаас бол юу ном гарцсан юм бэлээ бас. Тий, номнууд байгаад байт юм аа. Ер нь байд юм бэлээ. Өөрхий тэгэл чадхаараа ингээл хийгээд иддэг. Тэгээ тэдний бид нарт сайн уншихгүй тий. Яг юм захин болгож ижил уншихгүй. Манай нөхрийн өвөн ч гэсэн бас ном гаргацсан. Миний зураг морог донд. Оо. Тий. Тэгэхээр ер нь яг би нэг юм ингээ хаяраалагдсан байж байгаа. Тэгтэл яг ингээ дээшгээ ингээ мэддэг л болох хэрэгтэй юм шиг үлээ тий. Харин тэгээд бөөтэй холбогдлолтой юм хом хийх үү? Бөө бас амар сонь тий. Нэг тэнгэр үзлийн талаар хийхгүй бол болохгүй байх л гэж бодож байна. Нөгөө тэнгэр подкастын залуу оруулах ч юм уу? Мэдгүй одоо бол юусаа судлах гэж хэлээгүй л. Тэгээ сэдвийн жагсаалтанд бол орсон. Гэхдээ яг хүн олно гэдэг тий. Бас жоохон нэлээд маш том сэдв. Харин тий. Тэгээд нөгөө харцангуй нөгөө дэсээ илүү хийсэр болохоор тий. Гэтэ яалтчгүй нөгөө Монгол гэдэг нэртэйг амар холбогдсон түүхэндээ тэгэхээр заавал орох хэрэгтэй. Одоо манай нөгөө бидний мэддэг нөгөө ютубер Бүхс Баярмаа гэл одоо Каймиш миш тий нөгөө ютубер нэр нь юу байлаа? Чи үздэг байсан шүү. Би үздэг аягүй солисон. Тийм. Одоо Каймишийг та анзаарсан уу? YouTube чанал өөрийнх нь одоо Instagram-ыг Бүхс Баярмаа гэдэг нэг ингээд нэг хэсэг явсан шүү дээ бас. Нөгөө бандаж 70 сая хүрээд тэрнийгээ нөгөө окей. Тэрнийгээ нөгөө нэг юу яадаг өвлийн нөгөөний 100 болсон юунд ингээд тариал юу мөгч мөгсөн санаж нь юу өглөө нөгөө хатлангийн өвс өгсөн. Яг зудны үеэр та гурав мэдгүй байна уу те? За окей. Яг хин мэдээж ирсэн юм. Тийм ямар ч байсан амар тийм ер нь бол тийм охин байдаг. Controversial охин. Айгу controversial ер нь тийм охин байсан. Тэгээ одоо айгу Монгол ахууга мэддэг болцсон. Тэгээд Instagram-ыг харах юм бол бас ингээд Монгол гэрте амьдардаг болцсон. Тэгээ эмээгийнхаа юм хомыг янзлж манслаа яг нэг Монгол ахууг амар мэдэрдэг болцсон тийм. Нэг ингээд хоёр хат. Тийм хоёр хаттай ангилдаг тийм. Тийм. Тэр охин ч тийм нөхөртөөгөө бүр яг хөдөө амьдэрдэг байлээ. Тийм ягаад бас тэгдэг болсон гэдэг нь нөгөө нэг алтан дээд үнний судраг гэдэг ном байд юм байдаг. Тийм ном байдаг гэсэн. Тэр номыг юу яагаад судлаад уншаад ер нь л тийм болсон гэдэг ч л. Яг манай подкастэнд орохдоо тэр хоёр арайч хөдөө амьдраагүйсэн. Тэг тийш явжсэн те. Ер нь тэр зөвлөө ингээ зөвлөсөн байсан. Тэгээд одоо л яг хөдөө амьдардаг яг тийм болсон байсан. Тийм. Тэр хоёр тэр нь алтан дээд үнний судраас болж тэгсэн гэсэн. Тэгэхээр та хэд бас тэрнийг юундаа оруулаад сонирн бас. Тэрнийг судлах гэх юм бол нэг хин далай байлуу нэг залуу юм аа. Бас яг юм тэнгэртэй холбоотой подкаст хийдэг нэг Монголын нэг тийм подкаст хийдэг. Тэр чинь бас тэр өөрөө сургалтаа явуулдаг. Тийм залуу байгаа тэрнийг судлаад хайгаад үзээрэй. Олохгүй бол
би хэлж өгье. Тэгээрээ. Тэр санаа бас яг ингээд итгэхэд хэцүү гэхдээ тайлбарлахад угаасаа амар хэцүү. Тийм яг тэнгэр үзэл гэдэг чинь нэг бүр ер нь бол баг түүхч хүмүүсийн ярьж байгаа бол яг Монгол нутаг дэвс одоо бидний амьдарч байгаа энэ нутаг дэвсгэрд хүн амьдарч эхэлжсэн цагаас ахуулаад нүүдэлчдийн угаасаа шүтдэг хизүүлэн байгалал шүтж байгаа шүү дээ. Тэгээ байгальтай амьдрал нь шууд холбоотой. Мал сүргэн тийм болохоор яг энэ байгалаа тэнгэр гэдэг нь одоо баг цаг агаартай маш их холбоотой шүү дээ. Тэнгэр гэдэг чинь тэнгэрийг ажина гэдэг чинь тэгэл цаг агаар орчин нөхцөлөө ажина гэсэн үг. Тэгэхээр яг тэр тэнгэртэйг их харьцаж байгальтайгаа харьцдаг байсан. Угаасаа яаж ч үзсэн логикоор ойлгомжтой байгаа байхгүй. Тэгэхээр тэр бол маш эртний монголчуудын язгуурын зүйл байгаа. Ядж үзсэн. Тэгэхээр маш уус сууртай няхуур үзье гэж бодоод энэ сэдвийг эхлээд өөртөө жаахан сүрдээ дөө. Ойрын сэдвүүдээ эхлээд жаахан ойлгоод авъя. Тэгээ баг багаар тийшээ ингээ ортоод өөртөө бас тэлэн сайн мэдлэгтэй болчоод энэ том хэмжээний сэдвүүд рүү орё гэж жаахан юм хөнгөн хандмаарг байгаа юм. Харин тийм тий. Энэ хүн ярьдсан байх тэгвэл ирээ заачих гэмээр байгаа байхгүй. Тэр хүний юу ярьж байгааг бас нэг жаахан ойлгох гадарлах хэмжээнд өөртөө очичоод тэгээд судалмаар байгаа юм. Тэгээ тэнгэр үзлийн талаар ер нь маш нээлттэй одоо подкаст хийж гин тийм бүр буулгаад подкаст хүртэл хийж байгаа шүү дээ. Crazy. Харин тийм. Тэгээд нөгөө Тэнгэр Монгол газар гээд тийм зөндөө байгаа. Тэгээд фейклдэг хүмүүс ч гэсэн байд юм шиг байна тий. Магадгүй тэгээд яаж мэдгүй болохоор тийм тэгээд одоо л би бол өөртөө зүгээр судлаа л яваа даа. Тэгээд угаасаа яг нь судлаа л яваа даа. Тэгээд угаасаа яг уу янз бүрийн нөгөө нэг би шаш надад зүгээр хамгийн ойр нь надад тэнгэр байдаг. Тэгээд энэ тэнгэр үзэлгээд айгу удаан судалж байгаа. Тэгэхээр ингээс уух тусам ингээд бүр олон асуултууд гарч ирээд тэгэл баг өдөрт нэг заавал нэг тэр тэнгэр үзэлтэй холбоотой одоо мэдээлэл олж уншихыг хичээгээд. Вау. Тэгээд явж явах нэг яг цүнхэн гараад ирэх бах та. Тийм гэж бодож байна. Тэгээ гол нь өөрөө сайн яг буулгадаг хүн нь бол мэдээлэл айгу хомс байдаг юм билээ шүү дээ. Түшээ мүшээ л илүү тийм болов гэж үзсэн. Тэгэл амар түүхийн хувьд үнэхээр юу маш гүн зээл юм бэлээ. Тэгэл энэ бүх одоо толботой ягаад төрдгийн гэслийг баг эхлээд байгаа байхгүй юу тий. Амар spiritual зүйлтэй. Тэгэд яг үнэн гэж хэлэхэд бас шууд хэлэхэд айгүй төвхтэй. Тэгсэрнэ бас яг байж болох ганцхан юм шиг. Тэгээ шаманизм чинь зөвхөн бас Монголд байдаг зүйл биш шүү дээ. Өөр хэлбэрээр өөр хувцастайгаа шашин гэж явдаг баха. Яг тийм шаман гэдэг бол тий. Тэгээ ихэнх нь яг тийм байгальтайгаа илүү харьцдаг, одоо соёлд илүү байдаг болохоор сонирхолтой. Энэний талаар би бас айгүй их сурмаар санагдаад идэв. Би бас яг тэр шашин амар сонин кино шиг. Тэгээ яг шашин ч одоо бид нар ингээд бас нэг автоматар нэг юм байнга ном уншуулдаг нэг тийм болчлоо шүү дээ. Яг шүддэг биш мөртлөө одоо байнгын шүтлэгтэй байдаггүй мөртлөө цагаан сараар за илүүдэхгүй юм чи ингээд номоо уншуулцдаг. Тэгсэн ирнэ босод үедээ ингээд тийм байхгүй. Тэгсэн ирнэ бид нар хүн өөд болохоор яг зан үйл нь яг одоо шарын шашнаар байгаад байгаа шүү дээ тий. Тэгээ энэ одоо бас яг сайн зөв ч юм уу буруу ч юм уу би сайн мэдтгүй. Надад бол яг ингээд мэдхгүй байгаа юмнууд бол эхлээд заавал өөрөө суур мэдлэгтэй болчмоор юм байна л гэж бодсон. Тэгчээд өөрөө дүгнэлтээ гаргахаа тий. Харин тий. Ойлголттой болчих юм бол нэг байр суурьтай болчин да тий. Өөрөө ийм юм шиг байна тийм. Тийм би энэ талыг сонглоо. Тийм болчих болохоор санагцсан. За. Таад өөр одоо ойгоос гадуур юу айцхан да. Жинхэнэ ажлууд нь гэлээ. Манай багш үлэмж байгаа. Боловсролын салбар жоохон шуугаатай байгаа. Энэ 7 хоног шинэ Үлэмж аваа нэттэй байна. Тийм амар нэт юм аа. Тэгтээ хим ярихгүй маа. Яриад өгчтэй. Трай нэгэл. Тэгэл ажиллаа гэл сайхан Багш юм уу тий? Багш. Тий ахлах сургуулийн зөвлөх багш, коллеж каунселор байхгүй. Тий. Одоо хүүхдүүд гадагшаа сургуульд явхад каунслах юм уу тий? Сургуульд Тэгээ сэтгэл
За судлаачаар төгссөн. Бакалавра. Тэгээд ажлын мөн сэтгэл судлалаараа Ажиллаагүй. Би ер нь бол яг боловсролын салбарт л ажиллана гэж боддог байсан болохоор тэгэл. Тэгтээ сэтгэл судлаач илүүдээгөө. Тэгээ яг суураа тэгээд хийж ийл гэл. Хүмүүсээ гахалтай зөвлөх, мэрэгжил сонголтод сэтгэл судлал аюул чухал хаа. тийм сэтгэл зүйн чухал шүү дээ. Сэтгэл зүйн зөв дүн шинжилгээ ихтэй. Тэг хүүхдүүд ер нь жинзээ хэр байна да. Зөвхөн жинзээ Жинзээс Болсон бэ. Жинзээ ч одоо 30 хүрсэн шүү дээ. Тийм үстэй үгүй юу? Тэ би бид нар жинзээ юм шээстэй. Миллениалийн. За 26 Тэг 96 ч одоо 30 таа шүү дээ. Тий, одоо яг ажиллаж байгаа. Яа. 2000 10 оныхонтой ажиллаж байна гэхээр Альфа илүү. Дараагийн жинзээ орж байгаа. альфа юу? Generation. Танаа хүүхдүүд юу юм? Альфа юу? гэдэг санагдаад байна. Гэтэ надад л энэ нэг юм ингээ хараалуулаад байгаа нь жоохон ядаргаатай. Тийм юм байх ёсгүй үстэй. Яахад чи Gen-Z, чи Alpha гэл чи баг бүүм юм. Яг Gen-Z гэх юм байдیں۔ Ингээд. Тэгээд нэг ингээд яг үүнтэй ингээд Gen-Z гэдэг тэр хүмүүс чинь одоо гэр бүлтэй болцсон, бүр нас биед гүйцсэн байгаа даа шүү дээ. Гэхдээ нийгэм өөрөө тэрийг ингээд хүүхдээр нь байлгах гэдэг юм шиг санагдаад байдаг байхгүй. Ингээд юм л аал ингээд чи Gen-Z болохоор бараг л сайн ажиллахгүй байж гэдэг юм уу. Тэ нэг юм бас нэг тим юм явсан шүү дээ хэдхэн жилийн өмнө. Тэгээ би зүгээр анзаараад таарсан чинь ингээд том болохгүй гэд нэг хүүхдээр нь байлгах гэдэг байгаа юм шиг амар сайн санагдсан. Бас тийм байна. Тийм үнцэг бас бодож үзээгүй маань. Би ч нөө тэгэж ялгах туртай. Чи болж Gen-Z. Энэ нэгжлийг бас яг Монголынхоо нийгэмтэй зохицуулаад Монголынхоо яг нийгмийн динамиктэй юутай нийлүүлж бас өөрсдөө нэр зохиомоор санагдсан. Тэгээ Монголын бас 2010-ад он тэгээ ингээд 2000-ад он гэдэг чинь бас нэг өөр. Тэнгүүт яг манай хөгжил соёл яаж явсан гэмтэй бас юм. Тийм судалгаа байвал нэр гоё юм. Монголд одоо ингээд интернет компьютер ч гэсэн ингээд бүр сүүлд ингээд орж ирсэн. Тэгээ тэнгүүт тэрнтэй холбоотой бас бүгд шал өөр болж өссөн гэж. Тийм ээ. Багшийн нөтер бол тэгтээ шал өөр харагдах юм байна л та маш их ялгаа. Гадны юм тийм ээ. Инженерийн гадны л өөр нэршлээд штэ тий. Тийм байна, тийм байна. Нөхцөл нь шал өөр байсан газруудын. Тийм бид нар чинь социалист улс байж байгаа солигдсон шилжилтийн үеэ арай өөр генерашн яалчгүй байгаа шүү дээ. Яг шилжих үеэр таарсан. Шилжилтийн үе шүү дээ. Харин тийм аль калчрыг мэддэг. Тэгээ социалист memory жоохон байдаг. Тэгээд нэг юм яг нэг юм өлсөжсэн, цангажсэн мэдрэмж нь жоохон юм үлдсэн. Гэтэ айгу жоохон байсан болохоор амьдрал угаасаа л ийм гэдэг юм сууцаа тий. Нэг юм жоохон муухай гарвал нэг юм өлөн зан нь яг байгаад байгаа юм санагдаад байхгүй. Энэ яг социализм шүү дээ. Угаасаа юм байхгүй. Нэг тэмцэл ихтэй ээж амдран дандаа 8-ачнаас эхэлсэн. 8 хийж эхэлсэн ийм генерашны хүүхдүүд. Тэгээ яг энэ аав ээж нарын үеийнхэн бас нэг юм өөрсдөө нэг юм калчер байгаад байдаг шүү дээ. Архитай холбоотой өөр нэг мэдрэмж байна. Тэгээд ингэ юм өөр юу байдаг. Тэгээ манай хүүхдүүд бол хамаагүй эрүүл байдаг бах. Хүүхдгүй байж тээ. Байх гэж би боддоо ш. Одоо манай дүү бол надаас амар өөр санагддаг гэдэг чинь 2001 он төрсөн. Шал өөр генерашнд, өөр нийгэмд төрж байгаа болохоор ингээд сэтгэхүүн ч гэсэн арай өөр байдаг юм байна. Шууд анханаас эрхчлөөтэй нийгэм төрөхөр чинь шал өөр шүү дээ. Интернетийн дунд төрөхөр. Тэгээ тэрний дараагийнх үе бас л бүр таг өөр л ертөнцид төрж байгаа л да ялчгүй тэгээд. За тэгээд дараагийн үеийн хүүхдүүд ямар ертөнцид төрөх үү гэдэг биднээс амар шууд хамааралтай. Гэхдээ 96 оныхан ч 30 хүрсэн юм биш тий. Би харин наадах чи яг нэг өчигдөр яг ярьжсэн байхгүй юу? Нэр 26. Оо тийм. Яа би одоогоор насаа сандгүй шүү дээ. дандаа хасдаг тий. Тийм би 1 жил алдсан яваад байсан байл шүү дээ. Бүр 30 таагээ бүтэн жил явцсан байсан чи 31-тэй байсан. Тэг 32 одоо өргөж байгаа юм л шүү дээ. Фиби 1 жил алдсан яваад идэг шүү дээ. Oh my god, I lost 1 year гэдэг шиг би өөр яг 1 жил алдсан юм санагддаг юм билээ. Насаа бүтэн жил 1 жил байх болгоцсон. Яа. Тэг нийтдээ. За.
Анука юу түрүү зүгээр дээлгээ ярьсан чинь номыг би тэр нөгөө цагаан сараар нэг дээлтэй залгал би тэр жаанх удаа тийм олон хүний өмнө дандаа нэг 30 хүний юм уу өртөнөд ээж аваад анх тэр өдөр 70 хүн хүрсэн байл шүү. Оо тийм үү. Үүдээр яг хамгийн ихтэй мэдээж яг ороод гараал нөгөө төрүүлж явахны явал дундаас нэрх нь ирээдсэн. Гэтэ яг ингээд нийт юмудаа харстаал хүрсэн бэлээ. Тэр орон зай 70 хүн багцсан гэж бодохоор бүр тийг санагдаг шүү дээ ерөөсөө. Цагаан сарыг зөвөр өөрөөр хийсэн чинь төрсөн мэдрэмж нь бид нар яг ингээ өөрсдийнхөө хэв маягаар энэ юмнуудаа ингэж авч явж болох юм биш үү гэдэг л бас тийм тийм төрсөн. Одоо бас л хийдгэл өдөр тутамдаа хийдэг юмнууд одоо бид хэд шууд бүх юмаа өөрчлөөд одоо хөдөө амьдраач юм уу тэгнэ гэж байхгүй шүү дээ тийм угаасаа. Тэгэхээр зөвөр хийдэг юмнуудаа мөн чанарын зүгээр хуучны уламжлалт зүйлсийнхаа мөн чанарыг ойлгочоо тэрийг хадгалаад өөрсдийнхөө хэв загвараар хийж болох юм биш үү гэдэг амар гоё юу өгсөн шүү дээ. Зариг өгсөн гэх юм. Гоё тэр бүр амар гоёсан. Тэгэл нүдтэй залхсантай хэдэлтэй. Тэрдээ амар залгаал тэгсэн чинь дахиад жилдээ нэг охин байсан юм аа. Оо чи надад нэг их чинь байсан чинь 13 дүү байсан. Тэгэхэд нөгөө залхах гэж одоо залхахаар чинь нэг асуудал байгаа нь гараа аль нь дээр дороо тавихаа шийдэх хэрэгтэй болно шүү дээ. Тэгээд жилийн битсэн баг. Тэнгот нөгөөд нь орж ирсэн хүмүүс нийма бүгднийх нь нэрийг бичээд ингээд жилийн гэтээ оны 50-гүй 90 хэд ч гэдэм үү тэгэж он 50-гүй зүгээр жилийн 50-ад яваадсэн байхгүй. Тэгээ хүмүүс очиж гэтээ бүгд гацчихлээ тий. Тий дээрээ илүү доор илүү хаана хэлээ. Бараг нөгөө эрдний зөвлөр гэдэг уухгүй. Дараас байхгүй байлээ. Би бас яг тэгсэн яг нэг би бичлээ гэсэн чи бичтэй хүн дээр очиод хоёлаа адилхан юм байна. Ингээд залхахгүй гэдгсэн чи би 12 жилийн дараах бич байх. Тэр амар нэттэй байлээ. Тэгээ ялгадаж бол харагддаггүй байлээ. Тий нэрээ ялах харагдахгүй байсан. 12 нас ингээд зөрүү байхад нэг чацуул юм шиг надад бүгд санагцсан. Амар гоё сан тэр нь бас. 13 дөө ихч гэдээс ёо. Тэр анхаа дээр номын бүр амар сайн орсон байл шүү дээ. Азар өстой гайгүй асуултууд таарсан. Тэр бол үнэхээр хэцүү асуултууд байсан шүү. Ёо. Гоё анхаа сайн гоёс. Хариуд анхаа тоглоод. Манай үлэмж асуултуудаа бэлдээд би тэгж мэдэхгүй байсан. Үлэмж л мэдсэн. Тэр амар хэцүү асуултууд ч байлээ. Гайгүй ч асуултууд тийм байсан. Би бас бэлтгэхтэй айгу яанаал. Азгүй нөө. Тэгээ сүүлдээ өөрийнхөө мэдлэгт эргэлздсэн байл ш таахад орохоор ёо юу илээ чин зүг билүү буруу байлаа. Норм гэдэг дээр амар эргэлцсэн. Сүүлдээ нөгөө норм гэж бодоод чи юу бодох юм билээ. Юу бодоод байгаа юм бэ? Нэг үгийг ингээ олоодаа тавтаад ахаар ингээ тэр үгний ингээ яг жинхэнэ олтон алгуулад амарсан хэсдэг үү? Тийм амар сонирн байдаг те. Амар сонирн байдаг те. Яагаад ингэж сонсогдсон бах таа гэж бодож магадад. Авиг нь бодцсон те. Тийм. Тэгээд ингээд тэрлүү ингээд гүнзгий ингээд ороод байх тусам ингээд трансанд ороод. Трансанд орсноо бүр ингээд сүлдээ. Яа, бүр одоо хүүхдүүд тэрас нэг нөгөө нэг өөрийгөө зугаацуулж байгаа нэг харах штэ. Хийх юмгүй байгаа те. Утас скроллохгүй. Тэгээ зүгээр би нөгөө одоо хүүхдүүд хийдэг болов гэж бодсон бараг тэгдэггүй юм байлээ шүү дээ. Ер нь анхаарал нь ерөөсөө төв бизи. Анхаарал хандуулах мэтрхий. За финалд орлоо скроллоо зүгээр цаг гарлаа уцаа байрлаа. Одоо та хоёрын том хөвгт чадсан юу? Эсвэл тэгж зү тийм. Ямар хөө байна? Танай охин бас одоо яг жил нь орж байгаа. Тийм манай гурвын том ер нь ойролцоох нэг нас. Одоо яг жил нь орж байгаа. Морь байдаг баг. Тийм ээ. Тийм. Ер нь бол бас л дэлгэсмэл хэцгийг хянахгүй бол айгу хэцүүлсэн санагдсан шүү. Тэр угаасаа яалтчгүй бид нар заавал тэрэн дээр бодож оролцох шууд орхиж бас болохгүй тэр. Тэгээд айгу өрөвдмөр санагдаад идэв. Бид нар ч өөрсдөө контролдож чадахгүй амар яваад шүү дээ. Тэгэхээр хүүхдүүд бол бүр л хэцүү шүү дээ. Өөрийгөө ингээд удирдаад уцаа тавья гэдэг их бол. Тэгэхээр яг ээж аав нь ямар нэгэн байдлаар оролцоотой байхгүй болвол тэр хүүхдүүд аяг өрөвдмөр байгаахгүй юм ингээд гарт орцсон. Гарт нь яг орцсон бүр ингээд орцсон. Бид нар ч орцсон байгаа дээ шүү дээ. Том болсон хүмүүс те тасанд өрсөн хүмүүс. Та
та нарт энэ над амар санагд. Би надад бол энэ хамгийн амар санагтай. Хүн төрлөختөн шүү дээ. Бараг хүн төрлөختөн тэр чигтээ ингээд нэг юм дижитал юмны юмд ортор ингээд орцсон ингээд байж байгаа юм надад ингээд амар санагдаг. Нөгөөт нь удахгүй хүн шиг боллоо тий. Өөдөөс ярьж яриад. Тэгээд энэнийг бас нэлээд бодож үзчихэд тэгээд нөгөө манай өдөр бас нэг баримтат кино үзсэн чинь нэг ээж аав хоёр 3 хүүхэдтэй. Тэгээд зөвхөн залуу бидний үеийн ингээд эхнэр нөхөр хоёр зориг гаргаад нэг жил хүүхдүүд нь ялтчгүй муцсан айгүй хүздэг болоод дэлгэцэн айгүй хамааралтай болоод тэгээд ааш зам манаас эвдрээд тэгээд за ер нь зориг гаргаад гээд нэг жил хөдөө амьдэрсэн баг. Бүр ингээд хөдөө мал дээр Монгол гэр бүл. Тэгээд хөдөө нэг жил амьдраад ирэхээр чинь банкны интернет байхгүй тий. Тэгээд баг тогч байхгүй тэгээ нөө юугаар асаадаг, нарны юугаар асаадаг гэдэг. Тэгээд нэг жил амьдраад ирсэн чинь хүүхдүүд нь өөрсдөө өөр болсон гэсэн. Нөгөө ийм цахим юмгүй амьдрал ямар байдгийг ингээд үзчихээр туулаад үзсэн. Тэр нь өөрсөнд нь гоё мэдрэмжүүд бас өгсөн юмнууд зөндөө байгаа байхгүй ингээд гоё хэрэгчлөөтэй тоглож байна. Хаашаал гүмээрэн дэрлэр зүргээ гүйж байна. Мор малтай орхон байж үзэж байна. Бүр анх удаа хөдөө очиж морь ун сурангуудаа дараа зүүн наадамд оролцсон. Амар хөөрхөн заяа хүүхд амар хурдан сурч байгаа байхгүй. Амар айдгүй байдээ. Тэгээд тэр нөгөө баримтат киногоо үзчихээд яг тэр ээж хоёр нь манай дээр ингээд ирсэн. Тэгээд ямар байсан тухайгаа ингээд хуваалцж байгаа байхгүй. Тэгсэн чинь хүүхдүүд нь бүр шал өөр болсон гэд. Тэгээд одоо бол ингээд хөдөө явъя. Тэр ихтэй амар гоё. Надаа бодсон бодол нь бид нар тэгвэл хүүхдүүдтэй ингээд нэг жоохон орчны солиод ингээд нэг өөр юм мэдрүүлээд тэгээ өөртөө сонгуулмаар юм байна гэж бодсон. Мэдрүүлчих юм бол хүүхд өөр сонгох нэг нөхцөлтэй болоод байна шүү дээ. Одоо бол ганцхан сонголтын цахим юм. Мэддэг юм л энэ тийм. Харин жоохон солиод өгчвөл эндээсээ мэдэрсэн гоё юм аа ч гэсэн мэдэрмээр үедээ хөдөө гараа ээж аав хөдөө явъя гэдэг үйл гоё үстэй. Хүүхдүүд нь өөрсдөө урайлцсан тий. Хөдөө явмаар байна гэл. Одоо нөгөө манай найзын эмээ өвөө нь одоогоор хөдөө идэх байхгүй малдаг. Тэгээд нөгөө ээж аав нь 100 өөртөө амрах гад хүүхдүүдээ бүгдгийн нэмээ өөрөөр нь цөлждөг. Тэгээд байнга 100 болгон явуулаад байсан чинь өөртөө дуртай болчихдөг юм байлээ. Тэгээ ингээ айгүйх ажилд зарагддаг эмээ өвөө хоёр ч гэсэн гоё те. Тэгэл тэрнээ малаа сүүгээ баа гэнгээ бахад хэрэгтэй болцсон. Баасаа цэвэрлэнэ. Хатныхаа баасаа цэвэрлэнэ. Тэгээд ингээ айгүй ажилтай болдго юм байлээ. Тэгээд нөгөө айгүй их юм хийгээд ахаар чинь бас ядраа тэгээ ихт унтаж мунтчдаг өглөө ихт босож масдаг. Тэгээ айгүй ажил сайн хийдэг болно. 100 эрүүл агаарт байна. Тэгээд тэгээ уц муцнаасаа хоол айгу зүгээр л хамаагүй хийн. Хамаагүй хийн. Байнга л хөдлөн дэр чинь. Юм соёлтойгоо бас ойрхон болчихжээ. Биднэрээс илүү. Тэгэхээр эмээ өвөөгөө хөдөө цөл 100 хүүхдэд явуулдаг болмоор байна. Тим цэцэрлэг сургалт байл бас гоё юм шүү. Харин тий. Шинэ бизнесээ санаанаа жаа. Хөдөө байдаг. Яа, бата битгаар яга би нэг зөндөө ярьдээ. Би зөндөө ярьдээ. Яа. Нөгөө яга ингээд хөдөө явж амьдрья, community зөхөө яга тэгээ тэнцэнэ ингээд гоё ингээд амьдрья гэдэг нэг тим юм ингээд битгаар бодоол байдаг байхгүй. Хийгээл ингээд одоо цаа чин бас ингээд нэг юм хийж л байгаа. Гэр мэр бодоол байгаа юм шиг тийм. Тэгээд ямар ч нэг юм community юм одоо хүрээлэн тэг хамт байгаа хэд хүмүүстэйг нийлээд ингээд хүүхдүүдэд зохицуулаад ингээд гिचгээр нэг юм байж болох юм шиг бодогдоод байгаа байхгүй юу? Тийм байхгүй шүү дээ ер нь л тий. Байхгүй болно шүү дээ. Энэ бэлчээрүүд чи одоо бид нөгөө газар хэдийгээр малчид эзэмшдгүүч гэсэн дотроо нэг гангструуд шиг ингээд хилээр нь авчдаг юм лээ. Энэ манай бэлчээр яд ч нүдэн баримж байгаагаар ингээд мэддэг. Энэ бол ингээд манай бэлчээр бид хэд ингээд энд малаа бэлчээнэ. Тэгээ биенийхээ бэлчээр рүү бас оруулахгүй. Тэр чинь бас айхтар ингээд дотроо тэгдгийм билээ. Тэгэхээр бас хамаагүй бид нэр хөдөө явал панк гэж буучж болдгүй юм байна л та. Тэр чинь тэр авийнхан эзэд бас байгаа. Тэгдгийм билээ шүү. Бас эвгүй гарууд. Газар судлаа шүү дээ. Тийм ингээд бас тэр хавийнхаа малчдтай яриад л тийм ингээд бид нар энд ингээ цөөхөн хідэн мал хідэн гэр барих гэсэн юм аа гэд ингээд тэгдгийм байлаа бас. Шууд тэгэл бид нар чинь бас тийм манайхан нүүдэлчин гэлээдэг хаа мөгөө дуртай газраа нүүдгүн юм байна шүү дээ бас өгүүлж байна гэж нэг тогтсон газар байгаа 100 гардаг туслан гэж байгаа хаварчаа намарчаа гэдэг яг тэр дөрвөн газраас сэлгэж байгаа болохоос хаа хамаагүй очиж нүүхгүй шүү. Тийм байнгын хөдөлгөөнд бол бас байхгүй. Ингээд буудалдаг. Тэгтээ нэг хідэн газраас сольж буудалдаг.
гаргадаг, нутаг дамжиж явахгүй, бэлчээр дамжиж явдаггүй тийм бас систем бол бас байдаг юм шиг байгаа юм. Подкастт малчун оруулах уу? Асууяад тагвар яг одоо ингээд ер нь яг зорьсон хийсэн юм одоо энэ хийж байгаа юмаа ингээд яг амьдралын чинь яг зориг гэх юм уу тэр байсан гэж боддгоо яг одоо энэ амьдрал хугацаанд хийж байгаа гэр бүлтэй одоо тэг өвөг дээдс одоо юу гэдэг Монгол нутагта их орондоо хийж байгаа хамгийн чухал зүйлсийн нэг гэж боддгоо. Яг тэрнийг үнэхээр ингээд сэтгэл зүрхнээсээ бүр ингээд догдолтгүй яг ингээд excited болоод ямар нэг энэ хийндэ гэдэгт ингээд тэгдүү те. Яг энэнийг нэг гоё тайлбарлаач ингээд яг ингээд энийг би яг үнэхээр л энийг хийх гэж төрсөн байна гэсэн тийм мэдрэмж нь яг ямар байдаг вэ? Одоо мэдээж одоо тийм мэдрэмжээ олоогүй хүмүүс байгаа шүү дээ те. Яг юугаа хийхээ мэдэхгүй эсвэл яг тийм юм хийхэд ингээд нэг excite юу биш байгаад байдаг те ингээд хөөрөхгүй байгаа ч юм уу те. Одоо та хэд яг яагаад мэдрэгддэг вэ гэд тэрнийг ингээд нэг гоё хэлээд хэлдүүлээ. Подкастаа өндөрлөө. Тий. Тагвар тусдаа яг гоё доторх тийм мэдрэмж нь шүү. За мэдрэмж нь шүү. За. Яг уу. Би хэлэх үү. За. За би хэлье. Би нэг сайн Имхтэй болчихоо. Яа. Тийм. Ер нь зүгээр нэг өөрийгөө анзаараад байсан чинь тийм загвар зохион бүтээгчээс гадна ер нь юм хийхдээ яг хүмүүнд тустай нэг гоё юм л хийчих санаатай л байсан байлээ. Яг үг үнсэн. Тийм. Тэгээд сүнсний гол зорилго гэх юм уу те. Яг сүнсний тэр цаадлаа. Тэгээд хүмүүст их юм түгээх дуртай, сайн сайхан зүйлсийг харуулах дуртай, болохгүй байгаа зүйлийг нь хэлж, тэрийг нь гоёор одоо зөв тал руу эргүүлэгч гэдэг юм уу. Нэг цаана дандаа л тийм хүсэлтээр нь тулгуурлаж ажиллаж хийдэг, загварч гардаг л байсан байл л те. Тэгээд тэрэн дээрээ яг ерөнхийдөө илүү дөрөөлсөн гэх юм уу. Тэгээд нөгөө хийж байгаа одоо энэ нөгөө яг одоо миний өөртөө дутагтаад байсан зүйл нь болохоор өөрийгөө яг үнэхээр яг хүндээ сайн мэдгүй байсан. Тийм. Тэгээд ер нь энэ зүйлүүдээ хоорондоо яг ингээд нэг дооч шиг ингээд холбогдсон гэх юм уу. Тэгэл хамтрагчт маань ч гэсэн гарч ирсэн. Тэг яг цагаа олсон зөв цагтаа ингээд бүх юм яг эхэлж байна. Тэгэд би ягаад чи нөгөө цаанаас л энийг ийм нэг юм хийх хэрэгтэй байна л гэл нэг юм дотроос нэг юм хилээд идэв гэсэн байхгүй юу. Тийм. Тэгэл яг хийж эхэлсэн. Тэгээ одоо яг хийж авах явцд бол үргэлжил яг зөв шүү. Үнэхээр зөв шүү. Энд бол ямар ч одоо алдар нэрийн төлөө биш тий. Өөрийнхөө 100% яг өөрийнхөө бас төлөө биш тий. Ингээд энэ олон одоо өөртөөгөө адилхан төрсэн байгаа хүмүүсийг ингээд хамтдаа ингээд юмаа мэдээд явж байгаа. Үнэхээр яг намайг өөрийг айгуу дөөргөж өгöd байгаа. Тэгээ тэр мэдрэмжл их гоё байгаа да. Яг л зөв санагдаад байгаа гэх юм уу. Тийм. Тэгээ ер нь юм хийхдээ миний хувьд болохоор нэг амар юм тархиндаа ингээл бодоол нөө төлөвлөөл те нэг тийм төрөл биш. Яг цэвэр нь ер нь бол мэдрэмжээ татдаг. Зөв сайн гадагдаг. Хажуунаас нэг хөглөл. За одоо тех хэрэгтэй байна гэж тийм. Нэрээ тийм шүү гэдэг ч юм уу. Тийм. Ой өөрийгөө чагнахаар яг мэдэгддэг шүү. Тийм. Үлэмжийн үзэл бодол. Үлэмжийн чанар. Үлээ. За окей. Ханд тийм шүү дээ. Тийм. Үлэмжийн чанар. Тийм. Би бас яг нас залуу бас та эдгээ бодвол. Манай дүү. Тэгэл түрүүн бас хэлсэн яг 10 жилээсээ ер нь нэг тийм Монгол хэл Монгол одоо уран зохиол Монгол бичиг гэл тэнгүүд нэг юм яаж ч юм нэг цаанаасаа нэг тийм бас тийм Монгол үгээ ингээ харсан ч гэсэн нэг юм сүгээр хэлэхэд жоохон тийм л юм тийм чадахгүй л байна. Сая бас бодоод жоохон амцсангүй. Тийм нэг цаанаас ер нь л нэг мэдрэмж байгаад дтгсэн. Би ингээ тийм Монгол тэнгүүд ингээ надаа ингээ Монгол юм тэгээд ямар нэгэн Монголтой холбоотой юм бодонгууд нэг цаанаасаа ингээ би ойлгодог гэх юм уу те. Тэгээд би төгсчөөд гадаад яг сурч байхдаа бас яг илүү нөгөө Монгол руугаа тэг ингээд
тэг би чинь Монгол гэл амар тийм Монгол гэсэн хүн төсөөд ирчлээ гэсэн чинь би Монголын талаар бас хангалттай мэдгүй байна. Тэгээд тэнд байгаа зүгээр ингээ Америк хүүхэд одоо жишээлбэл надаас илүү мэддэг байдаг ч юм уу те. Таахт тийм билүү гэж асуухад би ингээд баг Google-тэй та хариулахаар тийм байсан. Тэгээд тэрнээс айгу хичээд бас тийм мэдрэмж байсан. Тэгээд оюутан байхдаа ч гэсэн яг тийм Монгол соёлоо ингээд өөрийнхөө мэдэх чадхаар аль болох ингээ хүмүүст таниулах те ингээд дээрээс нь бас Монголтой аюу уурах дуртайсан найзтай. Тэгээд яаж ч бүр нэг ингээл нэг стол илэг зүрхнээс уяатай тэр уяа нь ингээл баяр чангаас ахаал те ингээл төгсөө шууд за Монголдоо л очиж амьдрий шууд ингээл ирийгээл. Тэгээд камера утсан. Али. За миний утсан дээр дараагийн хэсгийг бичиж өгөө. Please. Миний stand тэнд байгаа. 2 дахь шүгэнд. Аудио нь бол бичиж байгаа байлгүй байна. 2 дахь шүгэнд байгаа. Бид бас одоосан бол. Тэрний над голынхан шургуулга гэх юм уу? 44 Оо yes. Наадхан тэр чинь тогтоож аваад тэгээ сүүлийн хэсэг тэр юун дээр давчихгүй нөгөө нэг буслагч байгаа хэсэг тэр ч юм уу. Тэр торт морти жоох ингэж байгаа ч юм уу. Тэгээд 0.5-аар ч юм уу 0.3-аар ч юм уу бичээд яач. Би энэ моментыг алдах хэсгүй. Яг энийг алдах хэсгүй шүү манайха. Энэ бол маш чухал. Тэс энэ дээрээс айгүй юм Монгол юм байна. Надад бүр мэдрэлтэй хажуугаас үгүй Монголоо гэсэн айгүй юм байна. Жаахан ярангууд л хамаг үснэ бас шаарсан. Тэгдэг. Бүр биеийн реакцлаад тийш цаанаасаа. Эсвэл тий наадхан дээр л наадах чинь л дээр ах та баг. Би одоо энэ нөгөө chalk paint манай chalk paint placement манай product placement тавиаг. Бодгаа тавиаг. Бодог. амар гоё юм нахгүй юу? Тэг би энэ өнгнүүдээр гоё нөгөө юу яах гээд Монгол хээнүүдээрээ гоё юм хийх гээд ер нь бол ингэ судлаа л байгаа. Ирээлэх гэж хэлдэм юм лээ те. Гэрийн мод ирээлэх гэдэг юм. Тийм үү. Хэрхэн ирэн хийж. Үгүй яг ингээл байгаа. Тийм. За thank you. Үлэмж please continue. Рекламны засварлага. Тийм сая бол рекламны засварлага байсан шүү. За. Тэгээд яг нэг юм хийх ёстой юм шиг бол санагддаг байсан. Гэтэ яг юу гэдэг нь мэдэхгүй. Тэгээд би ч бас янз бүрийн юм сэтэж явдаг хүн л дээ. Тэгээд яг юу ч хийсэн ер нь ингээд нэг Монгол руу л ингээл нөө нэг тэ луужин ингээл хошоо задаг шиг ингээл Монгол гэл орчдөг гэсэн. Тэгээд юу хийх ёстой болоо гэд явчихсан чинь дуудлага нэг юун дээр нөгөө нэг тэр баримтат кинотой үеэртэн дээр ярьжсэн байхгүй энэ юм дуудлага байгаад исэн тэгсэн чинь яг манай ихчээс минь дуудлага ирсэн тэгээд ийм юм хийя гэд тэгээд анх юусоо яг өөрийгөө бас айгу голж исэн. Тэгээд юу вэ би ч мэдгүй. Тэгээд сармагч байгааддаг. Тэгсэн чинь нөгөө сармагчнуудаа дуудаад сайхан ингээд ойдоо цоглоё гэдэг. Тэгээд миний оруулж чадах хувь нэмэр юу байж болох юм болоо гэд бодсон. Тэгээд сая бас юу бодсон байна. Би нөгөө нэг гэж бичгээд дөрмийн юм хийчихсэн шүү дээ. Тэрэн дээр бас ингээд анх бол би яг айгу хатуу ингэ орчихсон хөө тэ ингэ за ингэ бүгдээрээ л яг ингэ зүг бичих хэвээр тэгээ ганцхан дүрм цээжил чадахгүй бол тэ ингэ уурлаа дүрм нь ядж итэл ингэ ерөөсөө ингэ өөрчлөгдөг. Тэгээ хүмүүсээ буруу ойлголттой байдаг тэ ингэ л олон жил ингэ өөрчлөлт идэг юм шиг. Тэгээ зүг бичих дүрм бол ингэ өөрчлөгдөг маш олон жил явцсан. Тэгээд энийг зүгээр л нэг юм байт юм байна гэл нэг талтаа гарч чаж амархан шүү дээ тэ уг нь. Тэгээд орж исэн. Тэгээ нэг хэсэг яваад бас шамтрах гад тэ ингээд за ингээд бүгдийн зөв бичвэл гэж байхгүй байна. Тэгээ бас яг нөгөө нэг кирилл үсэг тэ ингээд монгол бичиг гэл яг тийм юм бас ингээд судлаад ирэхээр яг ингээд эргэлзээд эхэлсэн байхгүй би ингээд зөв ч юм уу тэ хүмүүсийг ингээд заавал кирилл үсгийн дүрм цээжлэл мэжлэл тэ тэгээд бодсон чинь гэтээ ингээд их л тэ ингээд монгол хэл маань
монгол хэл маань ингээд миний хэлээ те. Тэнгүүтээ би ингээд монгол хэлээрээ ингээд зөв бичээ гэж бодож байгаа нь яг ингээд их оронч сэтгэлгээ юм байна. Тэ ингээд миний дотор байгаа ингээд монгол хүн зөв ингээд бодох тэр бодлыг л ингээд сулгачаал гэж бас боддог болсон. Тэгээд одоо яг ингээд хүн болгон бүх түүхээ ингээд цээжлэхгүй те ингээд тэгээд хэцүү юм байна. Бүх юмыг мэдэх алдгүй те угаасаа чадахгүй ингээ те. Тэгтэл зүгээр ингээд би мэдхиймсэн гэдэг тэр хүсэл байхад ер нь бол болж гинэ гэж бодох юм байна гэж бодсон. Ингэж бодоод явж ин да. Баярлаа. За сүүлийн тэмээний Яна зөвхөн хэлэхгүйтэй. Айга хуйлсаар агаад одоо гайг болсон. Олон хуйлсан. Тэр юм ярахаараа л уйлчтий. Тийм үү. Тэгээд уйлаад байгаагаа л яг юм болол гэж бас боддөө шүү дээ. Ингээд яг энэ ажлаа бодоод өөрийнхөө энэ мэдэрч байгаа мэдрэмжүүдэд бодхоор л нөлөөс илгэнчтэй. Бүр ингээд хоолой зангирал сонирн болчтой. Тэгэхээр одоо ойлгохын шиг нэг өгүүлбэр хэлж ер нь тий гол санаанаас аяах яг дотроос өгөөд мэдрэмж нь бол яг тэр ингээд дотроос ингээд зангирдаг. Тэгээд би энэ ажлыг хийхээр шийдээд энэ гуравтайгаа ингээд нийлээд баг болоод явснаасаа хойш ер нь айгүй зориг орсон болох юм байна. Тэгээд дээрэс нь нойдоор ирж байгаа ингээд бид нар ч зүгээр л би анх удаа ингээ өөрөө юм хийж үзэж байгаа. Өмнө дандаа ингээ байгууллагад ажилладаг байсан, корпорат ажил хийдэг байсан. Тэгээ ингээд өөртөө ингээд хаалгаа нэгээд ингээд хүн ирэх болоо гэх хүлээх чинь бас юм сони юм билээ шүү дээ. Айгу сони мэдрэмж илээ. Тэг хүн ороод ирэнгүүт амар баярлдаг. Тэгээ тэр хүнээр аюух бахархдаг. Яагаад гэвэл эн чинь ажлын бус цагаараа ингээ гэртээ хараад амарч болох цагаа би чинь монгол хүн штэ. Ингээд нэг ч гэсэн монголынхаа талаар юм мэдээд авъя гэдэг. Яг саяны үлэмжийн хэлсэн шиг ингээд тийм сэтгэл тэр хүнээс ингээ гараад тэгээ бүр такс мөнгө төлөөд тэгээ бүр тэнд ингээд төвчрээд ирээд тэгээ 3 цаг тэнд юм сонсоод гараа явж ийн гэдэг надад бүр ямар гоё юм бэ. Бид нар чинь ийм л хүмүүс би Монгол хүн чинь нэг ийм л хүн байдаг да гэдэг тийм гоё дотн мэдрэмж ингээд төрдөг байхгүй. Надад төрж байгаа мэдрэмж энэ хүнд хүмүүс ч гэсэн төрж байгаа юм байна гэдэг. Тэр надад бүр үнэхээр гоё байдаг. Тэгээд яг тэр ингээд миний амьдралыг утга учраар ингээд дүүргэж байгаа. Өмнө нь бол яг түрүүн ярьдаг шиг ингээд нэг мэрэгжил эзэмшсэн тий. Хин гэдгээ сайн мэдгүй. Гэтэ би нэг юм мэрэгчлээ болсон. Тэр мэрэгчлэрээ дажгүй ингээд карьер хийгээд гайгүй амьдраад ингээд яваад иж болдог. Гэхдээ надаа нэг юм өөрийн гэсэн үндэс юм суур. Нэг тийм хүмүүс аюусаа хараал мэддэгдэг штэ нэг юм гоё өөрийн гэсэн үнэт зүйлтэй, өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй, өөрийн гэсэн үзэл бодолтой хүн нэг цаанаа нэг өөр байдаг та хин гэдгийг мэддэг тий. Нэг илүү юм нэг өндөр байдаг та тий. Яг тийм хүн бол би байгаагүй. Тэрэндээ айгу имзэглэж явдаг байсан. Тэгээ одоо аагаа ихэлснээсээ хойш би чинь монгол хүн гэдэг бол ийм үн чанартай, ийм баян түүхтэй, ийм гэдэгт аюу итгэл төгөлдөр болчихсон. Тэгээ ингээд хэр аргийн юмд ингээд найгахааргүй болж байгаа гэх юм уу. Тэгэхээр тэр нь өөрөө ингээд цаашдаа би мэдээж одоохондоо төр үнсэн ажиллаа сая чөлөө аваад бүр энэ ажлыг хийж байгаа. Тэгээд цаашдаа мэдээж мэрэгчлэрээ ажиллана. Тэгтээ би шал өөр нүдээр хийдэг байсан ажлаа хийх байх гэж бодод байгаа. Яг санхүү хөрөнгө оруулалтын ажил хийдэг. Тэгэхээр ямар төслүүдэд хөрөнгө оруулахын гэдэг дээр миний цензуур бол шал өөр болж байгаа гэж бодож байгаа. Тэгэхээр яг хүнийхээ хувьд ч гэсэн тэгэж өөрчлөгдөж байгаа нь надад бүр ингээд гүнээс мэдрэгдэж байгаа. Тэгэхээр ер нь л баг өөртөө зориулж хийгээд байгаа юм шиг л юм болж байгаа дөө. Тийм. Бид нар яг өөрсдөө ингэж их мэдэрч хийж байгаа учраас ирж байгаа хүмүүс ч гэсэн бас мэдрэгддэг болоо гэж боддоо шүү дээ. Хүн одоо энэ хүнээс төлбөр аваад ингээд нэг сургалтын цуулгаа явуулъя гэж бодох ш. Бид нар яг адилхан ирж байгаа хүмүүстэйгээ адилхан мэдэхгүй байгаа. Яг тэгээ мэдхийн төлөө хамгийн сайн байж болох хамгийн сайн багшийг олж байгаа. Тэр багш нартайгаа тэр сэдвээ маш сайн хідэн цаг ярьж ингэж төлөвлөж бэлтгэж байгаа. Маш их сэтгэлээ ингэж зориулж байгаа. Тэгэхээр амьдрал өөрөө амар юм утга учиртай болчт юм лээ хийж байгаа алхам болгон тэнд зориулж байгаа цаг мөч болгон айгу утга учиртай. Тийм л мэдрэмж төрж байгаа даа. Тэгэл болж байгаа. Тийм нөгөө яг Анукагийн хэлсэн дээр нөгөө ойдгийн ер нь хамгийн одоо том зорилго нь тэн дээр орж байгаа хичээл бол нэг заавал ингээд тархиндаа суулгах биш. Зөв яг тэр нэг мэдрэмжийг нь аваад тэгээ тэндээсээ нөгөө нэг
нэг сүнс ирнэ гэж ярьдаг шүү дээ. Тэрэн шиг яг тэр Монгол гэсэн тэр юм очин насаасаа тэр мэдрэмжийг л бид нар гол нөхөх гээд байгаа. Yes. Тэрийг бол яг өгдөг юм бэлээ. Би бол амар л ингээд огшоол байсан. Пүү гээл бахархаад ингээд бахархал аягүй төрд юм бэл. Тэр чинь үнэхээр гоё соёлтой, гоё түүхтэй, түүх мөхөл үнэхээр агуу. Тэгээ бас юм өөр гэдэг нь айгүй мэдрэгддэг. Бас нэг хүн чинь нэг юм өөр бусдаас өөр байхыг айгүй хүсдэг шүү дээ. Нэг community дотор байх дуртай мөртлөө бас тэр community бусдаас өөр байгаасаа гэж их хүсдэг. Тэгээд ингээд за бид нар тэгээ бусад Азуудаасаа өөр юм байна. Тэр ингээд бахархал аягүй их төрж исэн. Тэгээ та дөрвийн ажилд үйлсд маш их амжилт хүсье. Ирсэнд баярлалаа. Баярлалаа. Хамгийн олон эмэгтэйчүүдтэй дугаар боллоо. Тийм ээ. Марч 3 Our secret-ийн түүхэнд үлдлээ. Бичигдэж үлдлээ. Стагай дугаар боллоо. Гарын хамсгүй гэж шүү. Тийм ээ. За гарын жоохон сайд тий. Аав нь хаяавцаа. Оо юу вэ? Тэр биш ээ. Гарын тавар руу амар гоё юм нэгтмэл. Тийм шүү дээ. Нэгтмэл юм гоё юм хэлж байгаа шүү дээ. Тэр утгаараа би кино бодчихсон. Кино шүү дээ. Алангой хин тав. Тамаа сум Тийм. Гэдэгнээс чинь фашизм үүсэлтэй. Тэг амар юм шүү. Фашо гэдэг нь юм багцсан юу гэлдэм бэ штэ модыг. Тэгээ тэндээс фашизм гэдэг гарч ирсэн юм билээ. Өөрөөр хэлбэл националист тийм зан юу байж байгаа тэрийг нь фашизм болгосон. Амар юм. Вау. Random. За Гахалтай. За Нима Анука уламж гуравтаа баярлаа. Тэгээ та бүхэн бас энийг гаргачихсан. Итгэл эмнэлгээр үйлчлүүлээрэ. Тийм манай итгэл эмнэлэг шинжилгээний Femoflor шинжилгээ хийдэг. Эмэгтэйчүүдийн бүх төрлийн шинжилгээнүүдийг хийн. Өндгийн эсийг чинь бас тоолж өгнө. Өтрээний орчныг ерөнхийдөө ашигтай ашиггүй бактерийг шинжилж өгнө л гэсэн үг. Тэгэх юм бол энэ таны өтрээний орчин хэвийн байна уу? Хэвийн байдлаар алдсан байна уу гэдгийг нь хэлж өгнө. Тэгээ түүнээс үүдээд ингээд дараагийн алхмуудаа бас эмнэлэгтэйгээ зөвлөлтөд хийж болно гэсэн үг. Тэгэхээр бас бид нар эмэгтэйчүүдийнхаа эрүүл мэндийг мартаж болохгүй. Толгой 3 сар сэтгэлтэй бүх юмын хэвийн байдлаа үзэх хэрэгтэй болох нэ. Очиг л гэж бодлоо. Замын цаана юм байж гэж гараад авах уу? Хөдлөлцөөд эмэгтэйчүүдийн жимсээ гэдэг юм ч бас ахгүй юу? яа наа Жимсээ гэдэг. Тэгээд ингээд айгүй юм нэг настай биш. Гэхдээ ер нь бол миний ээж үеийн гэх юм уу? Тэгээ яг нөгөө нэг юм шулуун шудраг хилдэг яг юм нэх миний дүү хөө муу за ийшээ суучих миний хүү гэсэн юм байхгүй яг юм за чи ингэсэн маань гэсэн маань нэг ингээд шууд амарлаг ингэж хилдэг бүр амарлаг юм ч байсан тэгээ гар зөөлөн байх эмгтээчүүд юм чи амар чухал тий амар байдаг байхгүй юу тийм тэгээд олчж үйлчлүүлээ тэгээд манай Zig Heritage гэдэг инстаграмда тий линкүүд доор линкүүдийг ингээд шууд доор оруулсан байгаа тэгээд та бүхэн такс аваад гоё үйлчлүүлээрэ би гоё Монгол уран зургийн юу болох юм байна те сургалт бас дараагийн сургалт Монгол зав. Би яг тэр шиг очие гэж шийдлээ. За тэгээд бүгдээрээ төсгөлт нөгөө хэлдэж штэ тийм марцсан биш. өмнөд нь хэлдэггүй юу? Оо яана. Хэлдэггүй юу? Юм алдаад байгаа шиг. Хэлээгүй юм шиг санагдаад ах юм. Юу санахгүй. Би ч санахгүй наа. Би өөрөө эдэлж явахдаа чараагүй. Би одоо яг шалгаад хаа. За окей төсгөлтний хэлдэг тэгээд бүгд хамтдаа хэлцгээе. За. Bye.